байгаагүй. Тэгээ дахиж хүний багцал хуцаас талаар бодмоор санагдаад байхгүй юу. Тийм болохоор би яг өөрөө яг одоохондоо бол actively trade хийдэггүй. Дээрээс нэг банкнаас нэг янз бүрийн юунуудтай хаалт боломжгүй те одоо энэ стокийг одоо трейд хийж болохгүй ч гэдэм үү те яагаад гэвэл бид нар бас юм тусдаа өөр нэг тасаг маань бас өөр юм энэ компанид ажиллаж байгаа те тийм учраас мэдээлэл задруулж магадгүй ч гэдэг юм уу тиймэрхүү ингээ боломжтой үүднээс ингээ шууд ингээ хувьцаа ингээ хөдлөж авчих болтгүй яг нэг хувьцаа авах юм бол одоо заавал ингээ би энийг хувьцаа авч болох уу гэдэргээд ингээ асууж ээж те ингээ зөвшөөрлөн тэр авч ээж яадаг болох айгүй юм хэцүү жоох ядаргатай санагдаад байдаг. Тэгээ тэр мөрнийг яагаад би болохоор яг хувьцаанд их оруулах байгаа чинь одоо манай аюу техникийн ажиллахаар миний түрүү хэлсэн үү ETF гэдэг шүү дээ тийм хүмүүд нь тэрийг авчдаг тэр нь арай яг нэг ахуйд амархан яагаад гэм бол яг нэг бүрчлэл ингээд нэг компани нэг хөрөнгө оруулаагүй энэ хөдөө нийтээр нь авчиж байгаа учраас тэнд яг нэг алдагдаад ах мэдээлэл энэ төр байхгүй яг тэгж болно би болохоор ойртолтой хувьцаа хэлээ юм зүгээр ингээд жоохон ингээд крипто энэ авсан. Тэгээд тэрийг ерөнхийдөө хинхэн авах авсан. Тэгээд нэг авсан. Тэгээд ингээд мартчихдаг. Нэг орж мор шалгадаггүй. Тэгээд юмдөө одоо яг гоё өсч байгаа маркетад байгаа. Тэгээд цаашаа яагаад би яач буурах юм те цаашаа эсвэл дахиад өсөх ч юм уу сайн мэдгүй. Гэхдээ ерөнхийдөө тиймэрхүү байдлаар одоо нэг амар судалгаа шинжилгээ хийхгүйгээр нэг тиймэрхүү байдлаар ерөнхийдөө хөрөнгө оруулчаад байж байгаа. Гэхдээ мэдээж тийм их одоо их хэмжээний бас мөнгө оруулаагүй. Ерөнхийдөө өөрийнхөө ойрын хугацаанд хэрэглэхгүй гэдэг ч юм уу те тэгж бодсон тиймэрхүү хөрөнгө ерөнхийдөө криптод оруулчаад байгаа. Таны cryptocurrency одоо криптогийн талаарх бодол чи ер нь юу вэ? Ер нь л одоо new asset like гэж хүмүүс аяг ярьдаг шүү дээ. Тэр талаар бодлоо уулзаж. Тийм би болохоор бас криптог аягүй сайхнаас аягүй сонирхож гисэн тэгээд ер нь бас аягүй юм controversial topic байсан шүү дээ тийм ингээл нэг хэсэг чинь ингээл одоо юм хэдэ баг criminal-ууд баг зөвхөн ингээл тийм мөнгө авах зорилготой яаж хийж гэдэг юм уу эсвэл баг нэг худлаа scam ч гэдэг юм уу тэр талаас нь харж ирсэн дээрээс нөгөө нэг янз бүрийн хөрөнгө оруулалтын банкуд одоо hedge fund-ын тэр юм хэдэ нэг цаашаадгүй тийм аягүй олон хүмүүс энэ одоо ч гэсэн тийм нөгөө JP Morgan, Jamie Dimon тэр сайхан л одоо юм хэдэ крипто интервьюс таалагддаггүй тийм Гэхдээ би яг нөгөө үйлчлүүлэгчтэй бол трейд хийхин зөвшөөрөл нэтэргээд тэр боломжийг олон нэтэргээ хэлжсэн. Тэгээ яг миний хувьд бол зүгээр яг сонирхоод тэгээд дээрс нь өсөлтийн яг нэг алдагдуулахгүй ингээд юу багт нь одоо өсч явах нь хэд авчиг нэг тиймэрхүү бодлоо болж ирсэн. Тэрнээс ч бүр амар ингээд судлаад гэдэг юм те. За яг одоо энэ cryptocurrency-наас энэ нь яг бүр ингээд цаашдаа явах авч гэдэг юм уу бүр тийм амар гүн гүнзгий юм хэд судалгаа энэ төр хийгээгүй. Тэгэхээр ингээд дотроос нь ингэж бодож байгаа. Ерөнхийдөө цаашдаа бол мэдээж айгүй ирээдүйтэй салбар гэж бодож байгаа. Гэхдээ мэдээж энэ дундаас бол бүгдээрээ те өргөн хэрэглээнд ороод ч юм уу те хүмүүн хэрэглэх ч юм уу тийм мэдээж болохгүй. Тэгэхээр энэ дундаас нь аль технологи хамгийн чухал ах гэж үзэж байна. Энийхэн технологи чухал те ямар асуудал шийдээд байгаа цаашдаа ямар зүйлүүдэд ерөнхийдөө хэрэглэж болох юм гэдэг юм уу те. Тиймэрхүү талаас нь авч үзүүр сонирхолтой санагдсан. Манай банкч юу ах ерөнхийдөө одоо банкуд ч гэсэн бас сайхнаас тийм судалгаа шинжилгээний ажлууд криптон тэр space те одоо NFT гэж шинэ гараад байгаа. Эдгээр ерөнхийдөө бас ингээд баг зэрэг судалгаа хийж эхэлж байгаа. Бүр тийм одоо бүр мэргэжлийн тэ байнгын 2 дахь ч гэсэн ерөнхийдөө 7 октооны 2 октооны үед авч юм уу те энэ тэлээр за ерөнхийдөө хөрөнгө одоо оруулагчид магадгүй хөрөнгийнхаа те тэдэн 3-4% те энэ asset class-д бас ингээд хөрөнгө оруулалт одоо чиний return буюу одоо нэг цааш нэг авч байгаа ашиг чинь хэсэг ч юм уу тийм магадaltaй байна. Тэгэхээр нэг тиймэрхүү талаас нь аюул судалгаа бас хийж те бусад нөгөө нэг одоо хувьцаа бонд энэ яаж хослуулж хөрөнгө оруулах гэдэг юм тэр талаас нь бас аюул харж байгаа. Тэгээд яг миний хувьд бол бусад одоо нөгөө нэг хөрөнгө оруулагчид те одоо трейдерүүд энэ төр яаж юм бид крипто ашиглаад байна вэ гэхээр энэ нэг аюул юм юу штэ volatile asset class штэ те маш их ингээд аюул хурдтай дээш өсдөг сая хэдэн өнөг 66 мянган тэрийг аваад гарчлаа те доошоо унахтаа ч гэсэн маш хурдтай ундаг 40 трон гэж унаал те 40 трон унаал бүр хэдэн жилийн өмнө гэсэн бүр нэлийн трон унжсэн тэгээд яг энэ нэг volatile asset яг за энэ заавал одоо өснө үү энэ аюул сайн бүтээгдэхүүн те энэ аюул сайн coin энэ бид нар цаашаа одоо 4-5 жил өснө гэх нэг авахаасаа илүү эсвэл нэг бүр за энэ угаасаа бүр бүтэхгүй те эдэрч бид нэг оролцохгүй энэ бол те зөвхөн одоо нэг криминалууд те нэг гэмтрэлтүүдийн яадаг энэ нэг бүр юм хоёр экстрим руу явахгүй зүгээр одоо энэ ингээд одоо юу гэдэг вэ энэ volatile байгаа одоо дэшээ доошоо аюух ингээд гүйж байгаа те энэ ерөнхийдөө
хувьд одоо өмнөөс нь ингээд ашиг олъё гэсэн нэг тиймэрхүү зорилготой байгаад ах шүү дээ. Тэгээ миний харж байгаагаар бол relative value trade гэдэг аюул байхгүй зүгээр тэр одоо энэ савлгаанаас нь л бид ашиг олж байгаа гэсэн. Одоо яг биткойны одоо үнэ ханшин хэд вэ те ETF-ийн одоо ханшин хэд вэ те тэгээд энэ futures-ийн ханшин хэд вэ эдгээр ингээд ерөөдөө хоорондоо холбоотой байх хэвээр. Гэхдээ эдгээр ингээд би-бинээс ингээд diverge хийгээд өөрөөр болоод ирэх юм бол тэр дундаас нь буцаад нэг байранд орчих учраас тэрнээс нь ингээд ашиг хийж гэдэг юм уу те ерөөдөө тиймэрхүү байдлаар аюул ашиг хийж trade хийгээд байх шиг санагдаж байгаа. Гэхдээ ерөөдөө миний хувьд бол яг цаашаа бас өөрөөдөө салбарах гэхдээ бүр яг аль нь илүү төрж гарч ирэх үү аль coin илүү төрж гарч ирэх үү яг ямар хөө зорилттой яг аль технологи нь илүү байх уу гэдэгтээ бас одоо ч гэсэн хараад судлаад уншаад гэж байгаа. Одоо 2022 оны санхүүгийн чиг баримжааг санхүүгийн эдийн засгийн чиг баримжааг юу гэж тодорхойлж байна вэ? Он гарахаар 2021 он бол ерөөдөө юм байл шүү дээ. Инфляшн өсөх хүлээцтэй байна. Тэгээд дээрс нь stock market бол ерөөдөө энэ ондоо S&P 500 дээр хэрвээ барих юм бол өсөөд эх онд ерөөдөө унах магадлал айгүйх байгаа. Энэ талаар таны бодол юу вэ? Ерөөдөө бол 2000 сая ингээд 20 оноос хойш аюу тийм нэг одоо ямар environment одоо аюу юм зөөлөн одоо бизнесүүдийн аюу их дэмжсэн тийм бүр яг environment байсан. Ингээд сүүлийн 2 жил ингээд авчлаа. Тэгэхээр мэдээж компаниуд сая юу гэсэн бэ гэхээр одоо 20 оны эсвэл 21 оны ихээр одоо ингээд зүгээр ингээд жишээ авахуд одоо IPO хийж байгаа компаниуд сая маш их байсан. SPAC гэдэг одоо танаас сонсч байсан байх те special purpose acquisition vehicles гэдэг юм шинэ байдлаар бас тэг компаниуд энэ нэг мөнгө босгодог те ийм гарч ирсэн. Тэгээд тэр нь болохоор record number те IPO хийж байгаа компаниуд энэ бол маш их байсан. Дээрээс нь дээл авч байгаа компаниуд те энэ нэг баг зээлийн хүтэ environment гэдэг юм одоо нэг зээл авъя те одоо ерөнхийдөө дараагийн төлөх нэг зээлийн хөвд багасаад байгаа гэсэн үг байхгүй юу? Яг энэ үед ерөнхийдөө ингээд ашигтай ингээд баг хөвдө зээл авчих гэсэн компаниуд бас маш их байсан. Тэгээд энэ жил бол мэдээж аюух актив байсан. Одоо гэхдээ 2020 оны сүүлээр 20 оны сүүлээр 21 оны ихэр аюух актив байсан гэж билэн. Сая гэхдээ ерөнхийдөө 3 дахь жилийн сүүлээр ч юм уу яг одоо ерөнхийдөө бас жоохон ингээд тэр ингээд activity нь ерөнхийдөө жоохон багасаад ирж байгаа бидэрт ажиглаж байгаа. За тэгээд дээрэс нь бид нэг S&P 500 ингээд харангуут ерөнхийдөө энэ сая одоо нэг earnings season гэх нэг компаниудтай 3 дахь жилийн ямар хөө ерөнхийдөө ажилласан гэх нэг тайлангаа тавьж байгаа. За тэгээд ийшээ болохоор ихэнх нэг хөрөнгө оруулагчдаар ерөнхийдөө аяа жоохон пессимистик байдлаар хандсан байхгүй юу. За ерөнхийдөө энэ одоо ингээл үйлдвэрлэгчид ерөнхийдөө зогссон жоохон эдийн засгийн удаашралтай байгаа. За тэгээд дээрээс нь Америкийн компаниуд Америкийн эргэлтийг одоо нийлүүлж чадахгүй тас нөгөө бараа интернэшгүй supply chain issue гэдэг байгаа шүү дээ энэ ерөнхийдөө нөлөөлөд компаниудын хөрөнгө арай ерөнхийдөө жоохон багасгах гэж бодож ирсэн. Гэхдээ ерөнхийдөө 3 дугаар үйлрэл бол харьцангуй сайн гарч ирж байгаа шүү байна. Тоонууд нь дөнгөж яг нэг 15 компаниудын 20% нь сайн нөгөө нэг тайлангаа гаргасан маа. Тэгэхээр ерөнхийдөө цааш ингээ харахад ерөнхийдөө бас энэ үйлрэлтэй энэ жилдээ магадгүй бас гайгүй байж магадгүй гэж байна. Ерөнхийдөө дараа жилээс бол 2022 оноос бол ерөнхийдөө бид арай жоохон өөр эдийн засаг руу орж эхэлж байгаа гэсэн үг. Ерөнхийдөө бол нэлээд ингээ хөгжсөн бүх юм л ингээ all time high дээр байгаа шүү дээ. S&P л ингээл 2-3 өдөр ингээл дараалал all time high тийм цаг үеийн хамгийн дээд хэмжээний байна ингээл янз бүрийн биткойн NFT зэрэгэл бүр ингээ хүмүүс сонсоод итгэнгүү тийм аюу өндөр үнэтэй болсон байдаг тийм. Тэгээ дээрээс нь ингээ инфляц гэж асуудал явагдаж байна. Дээрээс нь одоо ажилчид олдохгүй байна тийм. Америкт бол тэр аюу том асуудал байна тийм. Ресторан ингээл нэг хүн авчих гэхээр хүмүүс нь олдохгүй тийм. Ажилчид нь олдохгүй ингээл аюух ингээд юм ерөнхийдөө аюу юм сэрэгцэн эдийн засагтай байгаад байгаа. За тэгээ ерөнхийдөө одоо тэгээ цаашаа яах юм хэрэг мэдээж макро эдийн засгийн үзүүлэлтүүд багштай өөрөөр үзүүлнэ. Тэгэхээр ерөнхийдөө хүмүүсийн одоо хамгийн их ингээд яриад байгаа зүйл нь debate хийгээд байгаа зүйл нь юм хэрэг яг инфляц ингээд үнд үлдэх үү эсвэл ерөнхийдөө transitory буюу ингээд бага хугацаанд байх уу гэдэг дээр ерөнхийдөө хүмүүс аюух ингээд мөнгө байт тэгээд gamble хийгээд байгаа юм шиг бараг тийм болчиход байгаа. Тэгээ мэдээж ингэж одооний болохоор нэг хамгийн гол нэг макро эдийн засаг ямар нэгэн тэрнээс бүх зүйл шалтгаалсан. Тэгээ одоо ингээд төв банкаа ингээд харангуй төв банк ерөнхийдөө аюу юм зөвлөм одоо нэг мөнгөний бодлого бариад аюу удаа. Тэгээд энэ дээр болохоор зарим хүмүүс амар шүмжлэлтэй байгаа тийм. Тэгэхээр нөгөө талаар бас ингээд
бодоод үзэнгүүт ерөнхийдөө Төв банкнд бүх ингэ их мэдрэмж байгаа байхгүй юу. Одоо ингээд 11 сарын ерөнхийдөө ингээд одоо уулзалт болсон Төв банкны. Тэгээд тэмцээний ерөнхийдөө за бид нөө taper гэдэг түрүүн хэлсэн шүү дээ. Bond нөгөө хөтлөж авах програмаа ингээд баг зогсооно гэдэг. Тэгээд тэр ингээд taper гэж нэрлэдэг байхгүй юу. Тэр ингээд ерөнхийдөө эхлэх юм бол 11 сараас ерөнхийдөө эдийн засаг арай жоохон ингээд эдийн засаг тэр нэрвэлжсэн одоо ерөнхийдөө мөнгө арай жоохон ингээд багасаад ирнэ гэсэн үг. Тэр халамжийн ерөнхийдөө арай багасаад ирнэ гэсэн үг. За 11 сард ингээд тэр нь одоо хувиар багаслаа тий. 1 сард магадгүй 12 сард магадгүй дата харж гад тий. 9 сарын ажил хөдлийн дата ямар ах нь инфляц ямар ах нь өдрийг харж гад тэр бас нөгөө нэг тоогоо нөгөө нэг бүр багасч болох байхгүй юу. Бонд хөтлөж авч байгаа тоогоо одоо 11 сард багаснаас илүү багасч болно. За 1 сард дахиад бүр улам багасж болно. Тэгээ 2 сар 3 сар гэдэг ингэ явчихад ерөнхийдөө баг 0 руу оруулаад айгу хурцтай багасаад тэгээ ерөнхийдөө хамгийн эрттэй гэхэд 6 сар гэхэд ерөнхийдөө хүүгээ нэмж болж байгаа байхгүй юу? Fed funds rate ерөнхийдөө Төв банкнаас. За тэгээ ерөнхийдөө хүү нэмэгдлээ гэж байгаа л ерөнхийдөө эдийн засаг дэх үйл ажиллагаа хүмүүстад ирнэ гэсэн. За тэр болохоор нэгдүгээр сценарио тий. Тэгээд яг ингээд цаадах механизмын ярил бас аягүй сонирхолтой л доо. Тэгэхээр ерөнхийдөө одоо ингээд энэ Fed Funds гэдэг нь болохоор одоо нэг янз бүрийн банкуд энэ Төв банкнд байгаа мөнгөө байршуулдаг байхгүй юу? За тэгээд тэр нөгөө байршуулж байгаа мөнгөнд нь ерөөсөө төлж байгаа ингээд хүн гэсэн үг байхгүй юу? Тэр хүн ингээд аягүй бага байгаадах юм бол банкуд чинь Төв банкнд байршуулахгүй нөгөө эдийн засаг руугаа тий ингээд шахаад эдийн засгаас илүү мөнгө олъё гэх ингээд эдийн засгтаа илүү их ингээд мөнгөөр илүүлээд байдаг гэсэн үг байхгүй юу? Хэрвээ Төв банк тэр одоо нөгөө нэг хүүгийн ерөнхийдөө өсгөх юм бол банкуд ч юм болохоор эдийн засгтаа ингээд эрсдэлтэй хүмүүс ингээд мөнгө зээлж часнаас Төв банкны тий одоо тэр нөгөө хадгаламжийг ерөнхийдөө ингээд хийгээд тэндээс ерөнхийдөө өндөр хүүгээ авч ирсэн хамаагүй дээр байгаа байхгүй юу? Тийм учраас нөгөө банкуд ерөнхийдөө цаашдаа нөгөө янз бүрийн байгууллагуудад тий түүний миний хэлээдсэн тэр нөгөө нэг хүү нэг том корпорацууд нөгөө нэг ингээд зээлмэл авах нь ингээд багасаад тий эсвэл нөгөө нэг IPO өнтер хийх нь багасаад ингээд ирж байгаа байхгүй юу. Тэгээ ерөнхийдөө ингээд багасаад ирэнгүүт эдийн засаг дах нөгөө нэг хамаг нөгөө юмнууд ерөнхийдөө хумигдаад арай багасаад за тэгээ дээрээс нь инфляц энэ гэсэн асуудал ерөнхийдөө багасаад тий хүмүүс ч гэсэн ингээд аль болох ингээд бага юм худалдаж авах ч юм уу тий тиймэрхүү байдалтай болно гэсэн үг. За энэ яг ингээд нэгдүгээр хамгийн ихтэй ерөнхийдөө 6 сараас хүн нэмэгдэж магадгүй гэсэн үг. За тэрний дараагаа болохоор бас нэг зүйл нь болохоор за ерөнхийдөө эдийн засаг бас ингээд хитрхи ингээд эрт ингээд мөнгөний хэрэглээ ингээд багасчих юм бол бас болохгүй гэсэн нөгөө талд нэг юм аргумент үүсээд байгаа. За хэрвээ тэр аргументыг дагах юм бол ерөнхийдөө 11 сард бол тэр нөгөө бонд авах програм нь ерөнхийдөө арай багасна. Гэхдээ арай нөгөө нэг удаанаар ингээд багассаар байгаа. Ерөнхийдөө 2022 оны сүүл хавар ерөнхийдөө бүр багасгаж дуусгаад тэгээ бүр ингээд бонд хөтлөж авах ингээд болсон цагтаа хүүгээ өсгөж эхэлнэ гэсэн үг байхгүй юу? Тэр нь болохоор 2022 оны сүүл үе гэсэн. Тэгэхээр тэр нь 11 сар 12 сар ч юм уу те хүүгээ өсгөх юм бол яг эдийн засгийн өсөлт арай удаан үргэлжлэнэ гэсэн үг байхгүй юу? Тэрнээр ерөнхийдөө хизээ одоо Төв банкнаас хүүгээ өсгөж эхлэх бол гэдэг дээр тэн дээр ерөнхийдөө одоо амар их дебет хийж байгаа хүмүүс одоо хөрөнгө оруулагч нар. За энэ хоёрын болж байгаа. Тэгэхээр нэг бол 2022 оны одоо дунд үеэр, нэг бол 22 оны сүүл үеэр, эсвэл 2023 оны ихэнх үеэр ерөнхийдөө зээлийн хүн нэмэгдэнэ гэж тэр хоёрын ялж байж магадгүй эсвэл аль дунд нь ч юм уу те байж магадгүй нэг юм процесс байгаа. За дээрэс нь одоо нэг energy price and natural gas Европт аюул асуудалтай байгаа. За тэгээд дээрэс нь газрын тос өндрийн бас 80 тэр гараа явцсан тийм нэлийн өндөр үнэтэй байгаа. Тэгээд энэ болохоор инфляцтай яг нөлөөлж байгаа хгүй. Ерөнхийдөө инфляц нөлөөлж байгаа хоёр том зүйл нь болохоор нэгдүгээр нь хэлсэн шүү дээ хүмүүсийн эрэлт амар ихсэн, эдийн засгийн нөгөө activity амар байгаа. Тэрнтэй холбоотой. Тэгээд дээрээс нэг нийлүүлэлтийн хариг сэргээрээ баг тийм үйлдвэрлэлтэй зогссон тийм ингээд хангалттай хүмүүсийн эрэлтийг хангахаар үйлдвэрлэж чадахгүй тийм тэнгууд ингээд яг нэг эдийн засгийн хуулиар ингээд юмны өмсөөр явчихна тийм нөгөөдөг болохоор энэ нэг газрын тос энтрийн үнэтэй энэ янз бүрийн commodities энэ жил аягүй өндөр байгаа. За тэгээ үнэтэй холбоотой болонгууд ерөнхийдөө энэ oil price энтер өндөр байна гэдэг чинь ерөнхийдөө инфляц өндөр байна гэсэн үг байхгүй. Энэ болохоор oil энтер ч одоо тэгээ янз бүрийн ингээд юм ship хийхэд те онгоцон ч гэсэн ингээд нээж дэшээ явах ч юм уу те одоо нэг түүхийн эд гэдэг утгаараа тэр нэг бараа үйлчлэхэд тэр нэг зардлын ерөнхийдөө өсөж байдаг. Тэгээд үнэтэй холбоотой зүгээр барааны үнэ ерөнхийдөө өсчихнө гэсэн үг байхгүй. За тийм хоёр шалтгаанаас л одоо ерөнхийдөө инфляц аягүй өндөр байх хэрэгтэй байгаа. Тэгээд ингээд яг энэ ингээд макро ингээд зүйлүүд ингээд бодонгууд ингээд яаж одоо ингээд магадгүй ингээд те ямар нэг секторт ч юм уу те нөлөөлөх ч юм ингээд бас тэгшин ингээд илүү ингээд микро магаар бодлосноо харж болно л доо. За ингээд бодъё сүүлийн одоо би нэг репорт уншсан байхгүй сүүлийн 60-70 жил билүү те
одоо нэг хүмүүсийн цалин одоо тий яг нэг гол юмудаа ингээд авчаад тэгээ нэг ингээд цаана нэг илүү үлдсэн цалин байдаг штэ тий одоо янз бүрийн кино үзэх юм тий гоё центр авах тий ингээд харин entertainment дуртай зүйлтэй тийм нэг зарцуулах тийм цалин болохоор тэрнийх нь өсөлт нь болохоор сүүлийн 60-70 жилд 5 удаа л ерөөсөө инфляцаас юм доор өсөлттэй байсан юм лээ. Тэр ерөнхийдөө Америкийн инфляц ерөнхийдөө 2% руу хүрдэггүй тийм нэг тийм байсан шүү дээ. Тэр ерөнхийдөө өмнө нь бол сүүлийн ингээд 60-70 жилд бол 5 удаа тэр нэг инфляцийн өсөлт тэр хүмүүсийн авах чадамжийн өсөлтөөс илүү байсан юм байлээ. Тэгээ тийм өсөлтийн үеэр яадаг вэ гэхээр энэ нь болохоор тэр нь өсөлтүүд нь болохоор дандаа нэг инфляц нь нэг energy буюу commodity price-ийн өсөлттэй холбоотой тэгж өсдөг байсан юм лээ. За тэгээ ингээд бодоод үзвэл одооний энэ бидний өсөлтийн commodity price-тай цагаа холбоотой шүү дээ. Тэгээ яг ийм үед яадаг вэ гэхээр energy одоо энэ commodity газрын центрийн үн өсөж байгаа үед хүмүүс нэг тэрнчээл нэг ерөнхийдөө талангаал үргэлжтэй тий одоо нэг чинь нэг юу аахгүй юм энэ elastic буюу ерөнхийдөө заавал хэрэгцээтэй хүмүүс авах хэрэгтэй тий одоо ингээд за нэг гарч одоо нэг үнэтэй хувц авахын оронд одоо нэг машинд одоо бензин авдаг ч юм уу тийм хэрэгцээтэй хэрэглээ байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө тэр хэрэгцээндээ зориулаад хүмүүс ерөнхийдөө нэг өөрсдийнхөө одоо нэг дуртай юм авдаг ч юм уу тийм арай нөгөө багасгаж магадгүй. За тийм үнэтэй холбоотой болохоор хүмүүс ерөнхийдөө ингээд эдийн засгийн ингээд гарч ин шопинг гэдэг хийгээ болчих ресторан руу орохоо болчих юм арай нөгөө багасгах юм бол гэсэн ч гэж байна. Арай багасгах юм бол тэгвэл одоо энэ Facebook, Snapchat, Instagram энэ төр ингээд заасуулчилгаа байршуулах хэрэг байна гэсэн нэг тийм ингээд асуудал явуулчих байхгүй юу. Тэнгүүд тэрнтэй холбоотой эдгээр одоо нэг юм ad тавьдаг те одоо юм сурчлагаа тавьдаг те тэрнгээрээ хамаг мөнгө олдог одоо энэ компани ч юм уу те Facebook энтрийн ч юм уу те үн одоо нэг стокнуудын унах ч юм уу те тийм зүйл ажигладаг. Тэгээ яг тийм зүйл ажилласан болохоор өнөөдөр ахгүй юу. Өнөөдөр нэг Snapchat гэдэг нэг компани сайн нэг өнөөдөр earnings-а заасан. Тэгээд тэрийг заасан чинь болохоор ерөнхийдөө сая 3 дугаар үлрэхлийнх нь олсон мөнгө нь болохоор энэ хөрөнгөний зах зээлийн шинжлэжтийн ботсоос доогуур байсан. За тэгээд дээрээс нь 4-р үлрэл ерөнхийдөө бас нэг өөрсдийнхөө revenue одоо орлогыг бас буурнаа гэдээ өөртөө тэгж хэлж байгаа байхгүй. Тэрэндээ ямар ч утгатай юм гэхээр нэгдүгээр одоо энэ компаниуд чинь хүмүүс нь эргэлэн амар их байгаа гэдэг хүмүүс аягүй их юм авъя гэдэг. Тэгсэн чинь нөгөөдөл нэг нийлүүлэлтээ хийж чадахгүй. Тийм учраас угаасаа л ингээд биднэрт хангалттай тийм одоо бараа байхгүй юм чинь бид нар юугаар рекламдах юм бэ те. Тэгэхээр тэргүй бид нар рекламдаагүй энэ баруунууд угаасаа бүгд зарагдаад дуусна те хүмүүс ирэлтүүлээ амирх байх гэж байгаа. Тийм учраас бид нар ерөнхийдөө энэ бараагаар рекламдахгүй тийм учраас одоо нэг Facebook те Instagram ч гэдэг зөндөө айдууд ингээд орчуулж яддаг болсон шүү дээ. Тэдний ерөнхийдөө багасна. Тэгээ тэрийг дагаад эдгээр компаниудын орлого багасна. Тэнгүүд ерөнхийдөө ингээд хугацааны үн багасна гэдэг юм. Ингээд цаашаа ингээд явж байгаа гэсэн. Яг макроос микро руу яаж нөхөж үү гэдэг нь тэр ахгүй юу. За бас нэг өөр сонирхолтой юм бол сайн ингээд бас Netflix энэ төргээл одоо нэг хугацаа ажилладаг хүмүүс сонирхолтой байж магадгүй. Би хаж ирсэн өчигдөр өчигдөрлөө юугаа заасан, earnings-аа заасан. Тэгээд сайн нэг та нар мэдж байгаа Squid Game гэж амар кино өнтер гарсан шүү дээ, тийм. Тэгээд тэрнтэй холбоотой нэг харсан чинь 9 сараас ахуулаад Netflix-ийн stock-ийн үнэ болохоор 13% чөлөөтэй өссөн байсан баггүй нэлээх. Тэгээд яг энэ үед болохоор S&P 500 гэдэг SPX гэдэг S&P 500 индекс мөн болохоор одоо томоохон 500 компани юу болохоор үнэ болохоор 1% ингээд буурсан байгаа хгүй тэр индексийн үнэ. Тэнгүүд ерөнхийдөө эдийн засгийн зөрчилтэй ингээд 1% буурсан байхад энэ Netflix-ийн компани 13 өссөн байна тийм. Тэгээ яагаад өссөн гэсэн чинь ерөнхийдөө хөрөнгөөрчлөлтийн Squid Game тийм энэс болоод аюу хүмүүс үзсэн байгаа тийм аюу их ингээд subscriber-ууд тийм мөнгө төлж үзэж байгаа ингээд шинээр нэгдсэн центргээд тэгээд ингээд яг тэдний ингээд боцсон шиг юм репорт гарч иж байгаа хгүй юу. Үржигдэр тэнгууд одоо ингээд сайн байсан гэдэг. Тэгсэн чинь ингээд маргааш нь болохоор stock market нэгтгэхдээ ингээд унаад эхэлж байгаа. Тэр яагаад ингээд унаад эхэлж байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө нэг танаас сонсчихсан бах buy the rumor sell the news гэдэг үг байдаг шүү дээ тийм. Яг тийм болсон байхгүй. За бид нар бол тийм ингээд энэ Squid Game-аас болоод ч юм уу тийм Netflix ерөнхийдөө маш их хэмжээний юм орлого олно тийм бидний бодсоноос илүү байна. Тэгээд яг тэр нэг тэрийн ингээд confirmation нэгээ тийм яг тэрийг харчаад за үнэхээр тийм байна гэдэг ингээд буцаад ингээд stock ингээд зарчиж байгаа байхгүй юу. За юм байна. Тэгээд дээрэс нь ингээд Netflix нэрээр яг дараа жилд ингээд яхаар ингээд харангууд
subscriber-ийн тоо ерөнхийдөө бол buy side одоо hedge fund энтрүүдийн боцноос арай доогуур орж ирээд тэгээ ерөнхийдөө одоо нэг гэртээ хахад Netflix бүх хүмүүс ингээл гэртээ ингээ Netflix үзэл байсан одоо 22 онд магадгүй ингээ эдийн засаг нээтэй ийш тийш ингээ аялж эхлэх юм бол бас нэр ингээ ерөнхийдөө бас буурах төлөвтэй байгаа. Цаашаа 22 онд ч гэсэн нөгөө commodities одоо энэ жил хамгийн өсөнтэй energy нөгөө oil энтргээд тиймэрхүү бас бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө 22 онд ерөнхийдөө бас буурах гэсэн тийм ерөнхийдөө хүлээлттэй бид нар байгаа. Яг нь зарим нэг металлууд ч юм уу те цаашдаа одоо 5-6 жил ерөнхийдөө бас ингээ багаар өсөх шинжтэй байгаа ч гэсэн ерөнхийдөө нийт нагч үзэх юм бол бараа 5 орч гэсэн үнэн буурна те. За тэгээд дээрэс нь илүү олон нөгөө нэг хятад ч юм уу те компаниудад одоо үйлчлүүлэлт энэ төр нээлтээд те за нөгөө олон хүмүүсийн ажилтнууд энэ төр ингээд хэвэн болоод ирэх юм бол бас энэ нөгөө Америкийн нийлүүлэлт эрэлтэнтрийг ерөнхийдөө бас хангаж чаднаа гэсэн тиймэрхүү ерөнхийдөө 22 оны төлөвний тиймэрхүү харагдчихад. За баярлалаа. Сонирхолтой мэдээлэл өглөөс сонирхсан хүмүүс байл өөрсдөө мик онгоолгоод асуултуудаа асуугаарай. Би энэ Tesla-гийн өрсөлдөж одоо нэлээд удаан барьж 860 таарахт өндөр дээр ороод зүгчээд буухаар дэвтэрчгтэн орхицсан яг хувцаагаар байсан болохоор цаашгүй тэгээд 800-ээр гараад явлаас байна. Tesla-гийн хувцаа удаандаа бариад чихэд болж байна уу? Яах юм бол ер нь ирээдүйн таамаглал ямар шиг байвал чиний үед яах вэ? Би яг individual одоо яг нөх хувьцаа яг судалдаггүй л нэг нь амар олон хувьцаа ингээд зэрэг трейд хийдэг болохоор яг ингээд бас бүгдийг нэг амар жамж. Яг хөө Tesla дээр би бас хизээ гарч ирлээ. Өнөөдөр л өчигдрөө гарч ирсэн тийм earnings report нь тэгээд ерөнхийдөө хүмүүсийн бас бодож ирсэнээс нэг margin энэ тийм тэндээс нэг ашиг хүрч байгаа ашиг энэ ерөнхийдөө бас айгүй сайн орж ирж байгаа шиг байсан. Тэгээд дээрэс нь ерөнхийдөө нэг одоо үйлдвэрлэлт энэ тийм ингээд одоо нэг EV энэ машинууд ч нэг ойр нэг чипний амир асуудалтай байсан шүү дээ тийм. Тэр энтертэй харьцуулах юм бол ерөнхийдөө Tesla нэг бусад компаниг бодвол арай тэр үйлдвэрлэлт нь бол зохицуулалт нь арай сайн юм шиг нэг тиймэрхүү харагдчихсан. Ирээдүйд яах вэ гэдгийг сток хэлж мэдэхгүй юм. Ерөнхийдөө бол яг Tesla-г мэдхгүй ч ерөнхийдөө цаашдаа бол цахилгаан машины тийм энэ индастри бол бүр нэхээ цаашаа хөгжин одоо л өнгөчлөн үнэ эхэлж байгаа тийм. Тэгээд дээрэс нь одоо ингээд бодоод ингээд харах ханаар бодоод үзэх юм бол бүр удаан тэрнээ бол ерөнхийдөө энэ салбар маань өөрөө цаашаа хөгжин. Гэхдээ яг энэ дотроос яг аль компани гарч ирэх үү гэдэг юм уу те цааш гарч ирэх үү гэдэг юм уу тэрийг хэлэхэд амар хэцүү. Одоо хэдэн жилийн өмнө дэлгэрэнүүдээр л ингээд Yahoo Messenger зэрэг хэрэглэдэг байсан шүү дээ те. Тухайн үед л амар том байсан. BlackBerry, Nokia зэрэг утаснууд энэ төр байсан. Тэгэл ингээд аяндаа ингээд зах зээлийн юм дээр ингээд арчуудаад байх болсон байгаа. Тэгэхээр ерөнхийдөө цаашаагаа бол Tesla дээр би болохоор юу яа гэм бэ? Амар controversial stock зарим хүмүүс болохоор бүр ерөнхийдөө те 1000 төгрөг ингээд даун те ингээд өндөр өснө гэж яж гэдэг зарим нь болохоор энэ үнэлэмж одоо энэ valuation бүр хэтэрхий өндөр байна те тэгэхээр унах байхаа гэх ингээд аль талаас нь хоёр талаас нь л ингээд яриад байдаг. Тэгээ яг миний зүгээр нэг анзаарсан юм болохоор 2008 оноос хойш ингээд тэр нэг ашиг болж байгаа нэг margin ерөнхийдөө ингээд ихсээд байгаа юм билээ Tesla-гийн хувьд. Тэр нь аюул цаашаалтай зүйл. Одоо алыг хэлэхгүй одоо нэг машинаас авч байгаа нөгөө нэг ашиг нь ерөнхийдөө улам ихсээд байна гэсэн үг байхгүй. Одоо 18 онд одоо 10% байлаа гэхэд одоо ингээд ихсээд 20% тийм ийм marginтай болсон ч юм уу. Тэр нь аюул цаашаалтай надад санагдсан. Тэгээ яг энэ чигээрээ хэрвээ тэрийг ингээд барьж аваад ерөнхийдөө одоо нэг cost энэ ингээд бууруулах юм бол бас айгүй зөв санагдсан. Тэгээ яах юм бол мэдээж хувьцааны үнэ бол өсөх бах. Тэгээд юм дээр яахад бол бас одоо нэг Tesla чинь яг нэг одоо EV машинууд бас ингээд айгүй яригдчихлаа л да. Гэхдээ одоо нэг цааш нь бүр ингээд те бүр удаан хугацаанд ингээд бас бодоод үзэнгүүт 10-20 жилийн дараа ч юм уу те яаж бас эффектс үүсэх бид нар одоо ч ингээд Tesla одоо хувьцааг те хэн жилийн өмнө ингээд авсан байсан бол те бас амар сайн өсөлт үзүүлэх байсан. Тийм юм хөдөө бас өсөлт үзүүлэх ямар салбарууд байна гэдгийг бас ерөн судалж үзүүлсэн болтой баг. Дараагийн одоо нэг том тех компаниуд одоо ирээдүйн нэг industries of the future гэдэг чинь те ирээдүйн одоо салбарууд те. Тэгээ тэрэн дээр энэ төр байгаас нэг сонирхолтой нэг article Bloomberg дээр уншижсэн. Нэлийн сарын жоохон марчиж. Тэгээ одоо нэг одоо цахилгаан машинаас гадна бас дээрээс нь одоо нэг онгоц зэрэг те цахилгаан тийм юугаар энергиэр одоо те батарейгаар явдаг болно. Тэр нь болохоор lithium
lithium ion battery жилүүтэй нэг тийм бас нэг юм дээр ингээд аюу хүмүүс одоо ертөнцийн дээр ажиллаж байгаа юм байна. Тэгээ ингээд компанид ингээд үүсгэн байгууллаа те тэрнээр ажиллаж ингээд янз бүр ингээд туршилтууд энэ хийгээл те тэрний улам нөгөө нэг efficient болох гол эсвэл нөгөө нэг зардлын улам багасгах гал те тэгээд тэрнээр аюу хэмжиж байгаа юм байна. Тэгээ хэд дараагийн 8-9 одоо хэмжилчүүдийн тийм одоо онгоц хүртэлтэй ингээд юугаар тийм байгаа явдаг болно те тэгээд бодоод үзэнгүүт одоо ингээд энэ онгоц үйлдвэрлэгчтэй боон энэ төр ингээд ямар хөө онгоц үйлдвэрлэх үү тийм тэрийг хийж байгаа Petrani компани ямар хөө байх уу тийм энэ дараагийн next Tesla юм уу да тийм энэ бас гарч ирэх юм гэж харж байгаа EV одоо машинаас энэ бас өөр ирээдүйн салбарууд юм бол сүүл тасныг юм уншчихад ийм сонирхолтой болчихсон нөгөө ойрт аюул хүмүүс vegetarian одоо vegan энэ болоод байгаа шүү дээ мах идэггүй энэ төргээ. Тэгээд тэрнтэй холбоотой Америкт амьдардаг хүмүүсээс мэдж байгаа Beyond Meat л үү нэг тийм компани гэдэг шүү дээ нөгөө юм vegetarian одоо нэг бургерийн patty шиг энэ төр тэр нь болохоор дандаа нөгөө урмлын гаралтай мах энэ төр ороогүй тийм юу энэ хийдэг компаниуд энэ хөдөө цаатаа бас нэлээд ядам шиг санагдсан. Тэгээд дээрээс нь одоо болохоор бас нэг хүмүүс хэлж байгаа. Одоо болохоор хүмүүс ч тийм би нэг гоё стейк эндээ би ч өөрөөс нөгөө хэнтэд болохоор дандаа тийм нэг урамлалтай таун ч юм уу босныг гэж бодохгүй шүү дээ. Гэхдээ ингээд 10 жилийн дараа ч юм уу тийм хүмүүсийн магадгүй энэ бодлын төр өөрчлөлт тийм нэг өдөр тутмын амьдралтай лайфстайл төр өөрчлөлт тусан бас тэр компаниуд энэ хөдөө нэлээд сайжирч магадгүй санагдсан. Тэгээд дээрээс нь нөгөө технологийн талаас ч гэсэн тийм илүү хямдхан болоод тийм одоо тэр нөгөө илүү хямдруулах тийм тэр процессд ингээд бас ажиллаж байгаа юм байна. Тэгээд дээрээс илүү гайхалтай болох ч юм уу тийм илүү махтай ингээд ойрхономтой болох ч юм уу тийм тиймэрхүү талаас нь бас ажиллаад байх юм бол дараагийн хэмжээнд бас сонирхолтой өөрчлөлт гарч магадгүй индастри санагдсан. Дээрээс нь бас саяхан нөгөө Facebook энэ нөгөө нэрээс нь энэ төргээд нэг мэдээ авсан байсан шүү дээ тийм тэрнтэй холбоотой бас ингээд манай найзууч нөгөө tech ажилтны найзууд тэр бас ярьдیں۔ Нөгөө metaverse гэдэг аюу next big thing гэж хүмүүс аюу бас ярьж байгаа. Тэр аюу сонирхолтой санагдсан. Одоо нөгөө бид нар хуучин одоо ингээд дэлгүүр мол энэ ингээд shopping хийдэг те тийм нэг киногоо үздэг ингээд хүмүүстэй уулздаг те ресторанчтай нэг тийм байсан. Цагт хаа сүүлийн хэдэн те жил бүр ингээд онлайн shopping дээр бол бүр нэлээд том big зүйл болчихлоо те. Тэгээд одоо нөгөө тийм retail shop-ууд Macy's энэ төр гэх тийм их газрууд нь үүдэх ингээд хаагдсан. Тэгээд одоо дараагийн шатны юм бэхэр ийм 2D одоо ингээд бид нар юу гэдэг Zara.com бол орол ингээд хувцсуудыг ингээд хараад ингээд онлайнаар авдаг тий. Дараагийн шатны болохоор одоо нэг VR integration, virtual reality integration технологи инженерч augmented reality гэдэг технологи ашиглаад энэ хэд 3D гэж тий. Тэр орчинд байгаа юм шиг тийм мэдрэмж төрүүлэхээр тийм одоо experience өгдөг моолууд ч юм уу тий, дижитал моолууд ч юм уу эсвэл одоо юу гэдэг тоглоом ч юм уу тий. Нэг тиймэрхүү байдлаар бас metaverse мэтлэр гэж цаашаа бас хөгжих аюу тийм боломжтой. Цаашаа хөгжих ойлгомжтой болсон. Тиймэрхүү юм билээ. Тэгэхээр тиймэрхүү салбарууд гой санагцаа. Ер нь тэгээд цаашдаа ирээдүйдээ салбарууд тийм одоо нөгөө нэг улмал бидний амьдралыг хэлбэрчилсэн тийм магадгүй дараагийн next big thing тийм next time ч юм уу тиймэрхүү зүйлүүдээс олон мэдээж би бол EV-г бол нэг нахаа гэж бодож байгаа. Баярлалаа. Би нэг юм асуучих уу? Манайхаа. Баярлалаа хулаа бидэнд сайхан одоо товчгоо тодорхой сайхан мэдээлэл өгж байгаа зүүн түрүүн талтай илэрхийлээ. Тэгээд бидний одоо энд байгаа бүсгүүчүүд маань бүгдээрээ л ингээд одоо санхүүгийн мэдлэгээ дэвшүүлэх одоо хөрөнгөний их үүсвэрээ нэмэгдүүлэх санхүүгийн их усрын нэмэгдэх тэмдэг зорилттой ингээд бүгдээрээ л retail trade-рууд байгаа. Тэгэхээр түрүүн би өөрөө чинь нэгт ойлгосон мэдээж яриг одоо ийм trade-рууд өгөх зөвлөгөө нэг өөр тэгээд institutional trade-тэй ажиллах нэг өөр гэсэн. Тэгэхээр яг хоо миний гол нь өөрөөс чинь бас нэг асуух гээд байгаа юм бол бид нар бол хэвлээ одоо ингээд stock pick-up-а яаж сонгох вэ гэдэг дээр бол нэлээд бас толгой ажиллаж маш их юм унших шаардлагатай болсон их цаг зарцуулах юм. Тэр энэ судалгаан дээр одоо танахны зүгээс энэ stock pick-up-а яаж хийдэг вэ? Одоо жишээ нь одоо тэр institutional trade-рууд ингээд олон зэрэг хувьцаанд ингээд зэрэг оруулаад зараал аваад одоо мэдээж ийм ажиллаад болдог байх. Тэгэхээр одоо энэ stock-ыг яаж pick-up хийдэг, ямар нэгэн application ашиглах уу? Гүүл одоо энэ дээр одоо тэр нөгөө хоолыг тарих ажлууд гэх юм уу? Тэгвэл одоо скрин ашиглаж яана урд өдөр мэдээж ирэх. Эсвэл одоо тэр өдөрт нь ингээд яг ажиллаад аваад зараад ингээд явчихсан юм уу? Эсвэл одоо тэр нөгөө сүүлийн үед яриад байгаа нэг quant data гэдэг
энэ эдрийг ашиглуулж гинөө ер нь зөв биднэрт ингээд зөвлөгөө өгөхөд бид нэр ямархуу байдлаар одоо энэ судалгаагаа хийгээд энэ докодэ лонгдо богондо авбал зүгээр вэ энэ нэг их асуулт хоёр дахь нь бас ингээд мэдээж бид нар ингээд earnings-ээр бас орж ийн гарч ийн ер нь зөвөр энэ стокны тал дээр ингээд аналистуудын ингээд дүгнэлтийг одоо миний хувьд бол жишээ нь унших тустай тэгтэл одоо монголчуудаа бүсгүүчүүдийн хэлээд одоо ямар аналистуудыг бид нэр ерөнхийдөө хин гэдгийг гэдэг хүнийг хэлдэг юм үү те ингээд харуул дагаад ингээд тэрний хэлцнийг бас ингээд дагаад явбал зүгээр байдаг вэ гэд ийм л юм асууя да. За хаяг баясгалт. За би тэгээд болохоор бүгдэнд нь хариулахыг хичээ. За яг болохоор бид нэг банк нь болохоор бид хүн хэлсэн шүү дээ. Институшн болохоор арай өөр байдаг гэж. Тэгээд дээрээс нэг яаж байгаа нүгнүүд нь ч гэсэн шал өөр одоо нэг өгч байгаа зөвлөгөөнүүд нь ч юм уу те арай нь өөрчлөлт өндөртэй те нөгөө futures options энтрийг яаж трейд хийх вэ тэрийг бол ойлгоход амар хэцүү миний бодлоор хэд баг ингээд дотор нь байж байгаа юм чи ойлгоход аюу хэцүү нэлээ next level хүчний санагддаг. За тэгээд бидний болохоор юу байдаг вэ хөө Тэгвэл өөр хайлаас ихтэй тайлбарлаж би болохоор трейдер гэдэг нь болохоор нэгдээ хинтэн аваад аль хүнтэй зарахтай тэрнээс нь ингээд хэдэн өдрийн нөхцөлийн хэд ингээд байнга солих тэр нь одоо нөгөө тэрнгээрээ хэд мөнгө олдог гэх юм уу одоо тэрнгээрээ одоо нөгөө авч байгаа хүмүүс нь зарж байгаа хүмүүсээс тэр нэг юм тодорхой хэмжээний commission авдаг байхгүй юу тэр ингээд мөнгө олчод гэсэн тэр нь болохоор трейдер энэ нь болохоор зөвхөн банкны трейдер шүү дээ тийм за энэ болохоор хүн ерөнхийдөө хийж болохгүй гэсэн үг байхгүй юу өөрөө за бид нар ч мөнгө олчихсон. За тэрэн дээр бол мэдээж яг харамсалтай одоо энэ сектор ямар хүн те энэ стокууд яхаар юм ч гэдэг юм уу те. Тэгээ мэдээж одоо өсгөр сток авах юм бол бид ингээд зарахгүй ингээд өсгөн хүлээждэг те. Тэгээ ингээд өсөөдрийн бүтэн хэмжээ авсан багтан өсөөдрийн бүтэн бүр үнэтэй зараад эндээс ингээд ашиг өгдөг ч юм уу те. Мэдээж тийм зүйлүүд бол зөндөө байдаг. За тэгэхээр бид хамгийн гол нь болохоор бидний нэг ажил болохоор buy side тэр нэг бид өөрсдийнхөө нэг харилцагч үйлчлүүлэгчтэй болохоор liquidity буюу дуртай үед ингээд авах зарах тэр нэг боломжийг олох хэрэгтэй байхгүй. За тэр жаахан ингээд миний ажил юм. За тэр бол нэг хувь хүнний бүтээлгүй тийм болохоор ингээд авчих чинь. За тэгээд дээрэс нь болохоор банк нь болохоор бас equity research гэж захлаа quant-ийн ярьчээ. Quant болохоор юу гэдэг вэ? Quant болохоор дандаа нэг юм computer science уу програм бууч юм уу те тоо одоо маттай team physics gэх дандаа юм нэг юм STEM мэргэжил гэж ярьдаг шүү дээ те. Аюу хэцүү те юм хэд юм жоохон мат team тоо руугаа analytical руугаа team мэргэжил дээр эзэмшсэн хүмүүс ийм алгоритмууд хамтдаг байхгүй. Тэр нь болохоор яадаг вэ гэхээр одоо амар олон ингээд хүмүүс ингээд зарах те ингээл ордер хийгээл те том нэг хөрөнгө оруулалтын сангууд энэ төр юу яаж байгаа. Тэрний одоо бүх ингээ юмнуудын анализ хийгээд тэр компьютер нь тэр алгоритм нь анализ хийгээд тэгээ энэ чинь ингээд одоо юуны зураг үүссэн байх шүү дээ юм те үнийн зураг үүссэн байх шүү те одоо ингээ яг ингээд юу баг байна ч гэдэг юм уу те одоо volume баг байна те гэж одоо ордерын энэ тоон баг байна те энэ дээр нэг бид нар ингээд хэмтэн авах боломжтой гэдэг юм уу те баг зарах боломжтой энэ яг нөгөө нэг авах зарахад яг тохирсон юм гэдэг юм уу те аюу олон юм жилийн нөгөө нэг тэр дата дээр тулгуурлаад тэр алгоритм нь өөрөө ерөнхийдөө шийдвэрийг гаргаад тэгээд трейд хийдэг гэсэн. Эсвэл бас ингэ юу ч одоо энэ хувьцааг 80% нь те тэгээ 100% нь зарч гэдэг юм уу те тэгээс алгоритм хийгээд ингээд хамгийн энгийн алгоритм хийх тэмхүү авахгүй юу. Тэгэхээр тэр ингээд өөр ингээд авах өөр ингээд аваа авчдаг. За тэр болохоор өөр юм quant fund-ууд гэдэг бид нар бол баг санхүүгийн ойлголт баг шаардлагагүй. Тэгээ тэр хамгийн гол нь тэр алгоритм л ажиллах юм л те тэр хувьцааны тэр дотор компани ямар байна уу те сайн байна уу муу байна уу тэрийг ойлгож өгнө баг юу гэдэг компани байхад тэр хамаагүй байхгүй юу. Ерөөсөө л мэдээ тэр програмчлаад ингээд бүх тэр трейдинг шийдсэн тэрнээс мөнгө олчдаг. За тэгээд за тэр яг quant fund тэгэхээр тэр хүмүүс бас хийхэд амар хэцүү. Тэгээд бас өөр юу байдгүй гэхээр за энэ хамгийн нэг төхөж очсон гэх юм уу та ийм fundamental equity research гэдэг бас нэг тийм position банкнд байдаг байхгүй юу. Тэр нь болохоор яг нөгөө нэг юу яадаг сектор нэгэд хувьцаануудаа хуваачдаг. Одоо нөгөө financial гэх юм бол одоо ингээл манай Citi, Goldman те янз бүрийн insurance тач гэдэг юм уу те. За тэрийг ингээд cover хийж байгаа нэг хүн байгаа те. Яг нэг гол юм байгаа. Тэгээд доороо мэдээж зөндөө олон төслүүдтэй тийм. Тэгэл одоо технологийн стокуудыг cover хийж байгаа нэг хүн байгаа тийм. Тэднийг ингээд судалдаг тийм. Тэгээд ерөнхийдөө хөвчлэн бол юунда энэ одоо салбарт доор ажиллатай 10 жил ажилласан тийм. Хөвчлэн 20 жил ажилласан тийм. Одоо нөгөө бүр өөрийнхөө ингээд өөрийнхөө одоо энэ нөгөө салбараа бүр дотор гаднаггүй мэддэг хүмүүстэй энэ компани бүр дотор гаднаггүй мэддэг аюу олон жил тагцсан бүр анханаас нь дагаа явцсан тийм ингээд 10 жил уухгүй тагцсан. Тэгээ дээрэс нь өөрийнхөө нэрийг нөгөө нэг
танилцсан те Wall Street одоо өөрөөх нь нэг танилцсан. Одоо юу гэдэг манай чинь Keith Horowitz гэдэг одоо банкнуудын санхүүгийн салбарын компаниудыг судалдаг юм уу мундаг хүмүүс байдаг. Тэгээд бид тэрний ингээд хэлж байгаа нэг мундаг ч гэдэг юм уу те. Ингээд дотроо бас өөрсдөө гэсэн ранкинтэй байдаг. За тэгээд бид нар за бро тотон гадангуу мэдэж байгаа шүү дээ те бүх юм мэдэж байгаа те. Тэгээд судалгаагт болохоор амар хэцүү. Бид нэлээд юм гүн хэмжээний судалгаа хийдэг. Тэгээд тэр компани одоо нэг хуучин гарсан те бүх одоо тэр нэг financial statement-үүд те balance sheet гэх тэр cash flow тэрийн бүгдийг ингээд судалдаг. юу байсан юм тэр нэг бахан rational dosh earnings per share price to equity гэдэг аюул хөтөн юм судалгаа хийдэг. Тэгээд дээрэс нь одоо ирээдүйд ингээ яхаар юм те одоо зээлийн хувьд хэд байхаар ингээд одоо тэндээс өөр ингээ таамаглаж эхлэх гэсэн үг шүү дээ те. Дараагийн 10 жилийн компани ерөнхийдөө орлого нь юм байна те. Энэ магадгүй Microsoft гэх компани тэдний шиг компьютер үйлдвэрлэн те. Магадгүй Netflix гэх компани болохоор 8.5 сая магадгүй subscribers дараагийн одоо үйлрэлт ерөнхийдөө нэгэн ч гэдэг юм уу те. Ингээ иймэрхүү байдлаар ингээ тоотой ингээ таамаглаад явчихдаг байхгүй юу. Тэгээд тэрнээсээ ингээ ерөнхийдөө үүдээд за одоо ингээд Netflix-ийн энэ subscriber-ийн тоо 8 саяар нэмэгдэх юм бол тийм. За тэгээд дээрэс нь зардлын юм байх юм бол өөр бас зөндөө олон юмнуудыг таамаглаж хамбарчаад за ийм юм байх юм бол энэ компани ерөнхийдөө энэ компани тэдэн мянган долларын одоо сая долларын одоо ингээд орлого хийгээд тэгээд зардлын юм байгаа. Тэгээд одоо энэ ашиг юм байгаа тийм. Энэсээ тэдэн юмын такс төлөөд тийм. Тэгж жаад ингэж яаж чад ерөнхийдөө 5-аас 10 жилийнх нь ингээд тийм одоо таамаглалыг үүсгээд тэр компани тэгээд тэрийг буцаагаад өнөөдрийн мөнгөнд шилжүүлээд тэгээд энэ компанийн хувьцааны ерөнхийдөө компанийн хувьцаа нь ийм үндүнтэй байх юм байна гэдэг ерөнхийдөө тийм нэг conclusion төрдөг байхгүй юу. Тэгэхээр амар мэдээж их ажил тэгээд зөндөө олон хүмүүстэй ингээд хамтарч нийлж байгаа ингээд тийм хэдэн компаниг ерөнхийдөө ингээд судалдаг гэсэн үг. Тэрийг мэдээж ганц хүн хийхэд амар хэцүү тийм. За тэгээд дээрэс нь ганц манай банк биш өөр банкудад бас зөндөө ингээд юм анализууд аваа тийм. Тэгэхээр ерөнхийдөө нэг компаниг бол давхар одоо тэр нэлийн онцлог ингээд анализууд ингээд анализ хийгээл тийм. Өөр бүгд өөрсдөө бодлоо хэлдэг хана шүү. Одоо би ингээд Tesla усан Tesla буурч гэх юм тийм. Ингээд бүгд ингээд өөрсдөө бодлоо. Тэгээд бүгд өөрсдөө гэсэн таамагтай төвшүүлээд ингээд яадаг судалгаатай байдаг. За тэгээд дээрэс нь нөгөө болохоор sales buy side болохоор яг тэр нөгөө хувьцааг аваад ерөнхийдөө том багтан тийм. Энэ хувьцааны үнэ бага байна. Би нэг одоо ингээд авчих юм бол тэгээд дараагийн юунтэй Netflix үнэхээр алхаад байна тийм. Тэгээд одоо дараагийн одоо жилийн видео Netflix-ийн өмнөсөө тэгээд би дараа жил болохоор ингээд дараад гарнаач гэдэг юм уу тийм. Тиймэрхүү үедээ за тэгээд энэ хүмүүс болохоор бас өөрсдөө гэсэн үедээ за чи заавал одоо дараа жил тэтгэв үеийн одоо ашиг авах хэрэгтэй тийм. Тэгээд цаанаас ингээд хэлсэн байдаг. Амархан ажил биш. Тэнгүүт за би одоо дараагийн квартал дараагийн үйлчлэлтэй би энэ компани earnings per share зөв таах нь тийм гэдэг тэрнээс л хэд тоглолт хийгээд байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээ миний ингээд энэ таамаглал анализ зөв бах юм бол би одоо ингээд юу гэдэг 10% ингээд return хийн тийм. За тэгээ тэр нь болохоор би 10% return хийж яхад магадгүй S&P 500 ч юм уу тийм тэр индекс нь 13% ингээд return хийх юм бол би ингээд юу муу анализтэй муу хөрөнгө гэсэн үг байхгүй юу. Тэгээд тэгж өргөдөж явах юм стресстэй ажиллаж ингээд яаж аль болохоор ингээд өөрийнхөө ингээд ашиг ингээд нэмэх тийм зорилготой юм ингээд buy side тийм одоо нөхөр оруулагч нар байдаг. За тэгээд тэдний болохоор бүр ингээд мэрэгжлийн тийм машин төвшин ингээд энэ хувьцаагаар ингээд өдөр шөнөгүй хараал тийм нэлээд хувьцаа ингээд өдөр шөнөгүй хараал ингээд анализ хийдэг. Тэгээд бид нар болохоор яг нэг санхүүгийн салбарын ингээд тайлбарлах юм уу тиймэрхүү. За тэгээд ингээд яг retail investor болохоор шал өөрсдөө тийм бид нар тийм цаг зав байхгүй. Би одоо өөрөө чинь ингээд алийг авах байгаад ингээд судлах ихээр бас ингээд ажиллаад очиад залхуу те юм тэгэл тэр ингээл дахиад сток хараа суух те. Тэгээд дээрээс нь эдгээр шиг би бүр ийм амар detail analysis хийж чадахгүй байхгүй юу ганцаараа ганцхан. Тэгэхээр яадаг вэ гэхээр ингээд бодонгод амар жоохон depressing санагдаа те. За зин сток энэ ингээд болчмоор санагдав. Гэхдээ ерөнхийдөө бол айгүй том зах зээл. Тэгээд дээрээс нь маш олон тоглогч байдаг учраас нэг хэний ч ерөнхийдөө ингээд зүг байж магадгүй. Өөрийн гэсэн одоо бодолтой те 10 жил 20 жил тэр сток ингээд авч байгаа хүн магадгүй буруу байх нэг зөндөө байдаг байхгүй юу те. Бүх юм ингээд яг таг мэдэн гэж байхгүй. Тийм учраас яг ингээд бүр ингээд заавал ингээд тоогоор ингээд те ингээд 5 жилийн юм ингээд юм таамаглахгүй мөн тэгэхээр одоо аль ингээд өмнө те ингээд магадгүй одоо ийм development явчих гэдэг юм уу те ингээд арай бага хүмүүс ярьж байгаа үед нь тий ингээ янз бүрийн ингээ source-аас юм уншаал те юм судалгаа хүмүүстэй уулзч ярианаас хаанаас те тэр мэдээллийг аваад ихэнх олоод тэгээд тэнгээрээ мэдээж хөрөнгө оруулах нь айгүй зөв санагддаг. Тэгээд хоёрдугаар гэх юм бол мэдээж ингээ унахаар нэг зараад байдаг те удаан нэг барьж чадахгүй бас нэг юм сэтгэлзүйтэй хүмүүс байдаг те тэрнээр бол ерөөдөө аль болох ерөөдөө цаашдаа
үнэхээр бодлож өөрчлөөд за энэ хувьцаа унах юм байна тий энийг би ерөнхийдөө зарсан үнэхээр дээр юм байна гэх одоо тийм бодол ч юм уу тий одоо тийм одоо зүйл олж уншаагүй юм бол ерөнхийдөө аль болох нэг өөрийнхөө төр зорьсон хүртлээр ерөнхийдөө барьсан аягүй зүгээр байдаг. За тэгээд амар олон сток одоо ингээ хувьцаа арилж болохоор одоо хүн болгонд тэндээ бүгд амар эксперт байгаа тий. Тэгээд яг таг ингээ ингээд бүрийг зүг гэсэн юм байдаг болохоор тэн дээр ингээд өсөх үнэтэй бас аягүй хэмжээний аюул хэмжээ авах юм бид нэлээд тодорхой хэмжээний ингэж мөнгө олох боломжтой санагддаг. Тэгээд гуравдагт бол ерөнхийдөө зориглол ингэж ерөнхийдөө хийж үзээл те ингэж яг ингэж миний бодлоор санхүү болохоор яг өөрөө ингэж дотор нь орж иж өөрөө ингэж өөрөө трейд хийжээж тэр компаниудын тухай уншиж эхэлж те ингэж ойлгодог салбар гэж боддог. Ингээ хийхгүй гаднаас нь ингэж мянга хараал те энэ хүмүүс ингэ алдсан гэж энэ хүмүүс амар мөнгө олсон гэж те ингээд хажуунаас нь ингээд хараад тийм яад юм болоо сурах юм сааж гэдэг юм уу те ингээд бодоод тах юм бол ингээд боцоороо вирус ингээд сурдаггүй заавал ингээд дотор нь орж байгаа те аваа тэрийг хувьцаагаа аваа тэр бурууч байсан зөвч байсан те мөнгө алдсан ч юу яасан ч ингээд өөрийн гэсэн нэг арга барил ч юм уу те нэг тийм юм ингээд хөгжүүлдэг байхгүй тэгэхээр заавал ингээд дотор нь ороод тэр тоонд нь чанагдаад айгу зөрөгтэй ороод тэгээд тэрийн хүний зах зээл бид айгу актив айгу олох зүгээр санагдсан. Тэгээд тэндээс амин яваалаар ингээ хүн ингээд нэг нь оролцоод тэгэхээр өөрийгөө жоохон мэдэрчдэг. За би иймэрхүү хэмжээний юм хөдөлгөөн авах чадамжтай хүн юм байна. Энэ компани ч ингээд унтсан юм шүү дээ тий. Би яагаад ингээд унтсан байхын заашаа буцаад ийм юмнаас болоод үсгсэн юм шүү дээ ингээд яг өөрийнхөө ингээ мөнгө дээр бичсэн тэр хүн чинь ингээд бодож эхэлсэн байхгүй юу. Тэнгүүд яг ингээд өөрийнхөө арга барилыг олоод тий за би дараагийн удаа ингэсэн юм шүү гэдэг өөрийнхөө халтаранаас сурлаад тийм хэдэн хүний зах зээлийг мэдээд тий энэ унтсан хувцаачин буцаад ингээд босоод иж болох юм шүү гэдэг юм уу. Эсвэл бүр нэг бол бүр унжиж магадгүй тий бас энэ зарим тохиолдолд ингэдэг юм шүү гэдэг яг ингээд өөрийн гэсэн нэг тийм нэг мэдрэмжийг ингээд мэдээ хөгжүүлдэг гэх юм уу. Тэгэхээр миний бодлоор аль болох ингээд оролцоол тий ингээд жоохон төслөг хөндлүүлээд тий тэгээ алдсан ч алдаа сугаас алдахгүй гэж байдгүй би ч гэсэн зөндөө ингээд маркетад алддаг би байтугайлтай зөндөө ингээд мэрэгчлэг болж алддаг тийм учраас яг мэдээ хүмүүсийн зөндөө ярьдаг шүү дээ маалах хэмжээний мөнгөөр ороороо гэж тэгэл баг гэж очоод тэр хэд цаашдаа өөрийнхөө арга барилыг ингээд хөгжүүлээд тэр ингээд мэдрэмжээ хөгжүүлээд явал надад айгүй зүгээр санагддаг. За баярлалаа. Харин нэлээд төвчээр шаардах юм а тий бас харж яхад ёо. Зарим нэг нь барилахад явнаа нэг байхгүй байх юм. Зарим нэг нь тэгээд учиргүй өсөж явчих юм. Хамгийн сүүлд хараад байхад тэр Affirm гэж хувьцаа болоод нэрээс үнэхээр popular байлаа тий. Энийг багнах анзаарч ирсэн үү? Анзаарч ирсэн би таарах шүү тий. Тэгээд яг тэр Affirm-оор ингээ худалдаа сайхан ингээд аваад яг хийхэд бол үнэхээр тэр айгүй attractive санагдсан надад. Тэр нөгөө buy now pay later гэдэг тэгвэл хамгийн сүүлд Amazon-тай гэрээ хийчихдэг. Харин тэр компаниуд нөгөө buy now pay later тэр компаниуд бас айгүйх цаашаа бас хөгжих тийм үедээ санагдсан. Тэгээд юу шээ одоо ингээд яг өсвөө нөгөө хувьцаанууд гэж бас байна л да. Тэгээд ингээд юу л амар олон хувьцаанууд байгаа. Би ингээд өнөөдөр ингээд нэг жоохон анализ хийгээ суучсан байхгүй. Тэгээд ингээд Russell 3000 гэдэг индекс үүдэг шүү дээ тийм. Тэрний ингээд 3000 компани ингээд хувьцааг ягаад энэ жил одоо энэ он гарснаас хойш ингээд 25% буюу түүнээс дэшегээ ямар хэвээр стокууд ингээд яасан ингээд хамгийн ихээр нэг үнэн буурсан байна би нэг жоохон судлаасан байхгүй нөгөө хэд одоо үйлчлүүлэгчтэй л хэд тэрийг ингээд заах те сонирхолтой одоо ийм байх шүү гэж хэд сонирхолтой. Тэгээд ингээд харж байхад ингээд healthcare одоо нэг эмнэлгийн салбар одоо нөгөө юуны салбар эрүүл мэндийн салбар тэр чинь бүр тэр стокуудын хамгийн хувийг эзэлж байгаа байхгүй юу. За тэгэл дээрээс нь хүмүүс нөгөө аюух нэг ковидтэй холбоотой ингээл уулын ингээл тэлээ ингээл медицин зэрэг аюух хөгжөөд байгаа тийм. Тэрнтэй холбоотой яг бас ингээд харин тий. Тэгээд ингээд бас өсөөд явах юм уу гэж уулын тийм ингээд цаашдаа ирээдүйд компаниуд дээр бас өндөө байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд хэд зарагдсан тэр нь яа зарагдаад тэр хэд өмнө үнсэн байх хэрэг яг хүмүүс академийн тоглолтоо гэж гарсан байгаа байхгүй юу. Яг ковид туслаад тэр нөгөө вакцины энтрийн компаниудын хэд өмнөсөн гэдгийг тэр аль нөгөө 20 оны онд их хүн гэдэг ингээд бодсон авсан байсан. Тэгээд хэд ингээд одоо өсөнгүүд ингээд дараа харсан тийм. Тэгээд 20 оноос хойш 21 оноос хойш хэд ингээд амар буурсан юм тийм. Технологийн стокууд бас тэнд аюул авч ирсэн тийм. Тэр нь болохоор дандаа нөгөө бидний мэдгүй одоо жижиг юм уу те эсвэл цаашдаа 15 10 жилдээ ингээд айгу хөгжүүлтэй тийм хүн компани төр зөндөө байж байгаа байхгүй. Би яг юу л хамгийн гол нь яг ингээд нэг хэр богино хугацаанд мөнгө олмоор байна. Тэр яг хугацаа чинь юу юм гэдэг дээр
амар их шалтгаалдаг. Түрүүн би хэлсэн шүү дээ одоо нөгөө том тэр хэж байгаа өндөр болохоор мөнгө их юу нэг баг гэдэг байхгүй. Би одоо дараагийн улиралтаа өөрийнхөө таргетыг хүрэхгүй бол би 2 улиралт ингээд юу яачих юм бол энэ компани мөнгөийг алдчих юм бол би ингээд халагдсан дээ. Тэгэхээр чинь одоо өөрт маань нэг ажилтнаа минь ярьж байгаа юм serious юм байхгүй. Тэгмэд би нөгөө нэг хэрвээ би портфолио менежер байх юм бол ч юм уу те. За би дараагийн 2-3 улиралтаа маш ингээд сайн ажиллах хэрэгтэй юм ингээд аюу бага хугацаанд мөнгө олох те тийм их харчдаг. Яг нэг удаан хугацаанд те магадгүй би яг нэг хүүхдээ ингээд сургуульд нь орхон те ингээд 10 хэдэн жилийн дараа ч юм уу те ийм хугацаанд 5 жилийн хугацаанд ч юм уу те мөнгө барьчих гэх юм бол ерөнхийдөө бол одоо нэг фундаментал сайтай компаниуд байгаа шүү дээ те энэ нь бол ерөнхийдөө удаан хугацаанд бол өсөх байхаа гэж ерөнхийдөө харж байдаг. Тэгээд янз бүрийн зүйлүүд нөгөө хүчин нэг яг одоо нөгөө маркет болж байгаа янз бүрийн зүйлүүд ингээд нөлөөлдөг учраас бас магадгүй яг тухайн компанитай холбоогүй ч юм уу те янз бүрийн скандалууд ч юм уу эсвэл яг энэ макро эдийн засгийн чадвартай холбоотой ч юм уу те одоо зээлийн хөвс өдрөнгүүд одоо hyper growth буюу маш одоо нэг юм эрэлт одоо өсөлттэй байдаг те орлогын төр олж эхлэегүй тийм компанид ч хамгийн их нөгөө хугацааны өмнө төр ундаг. Энэ болохоор компанитай холбоотой биш. Зүгээр л макро юм зүйлтэй холбоотой ч юм те. Тэгэхээр юунаас болоод надаа гэж гэдэг юм уу те тэр болгоны бас ингээд ойлгоод тэгээд за үнэхээр энэ компанитай цаашаа явахгүй байна те. Энэ магадгүй энэ buy now pay later гэдэг энэ idea ч нугасаа бүтэхгүй idea юм байна. Эсвэл зүгээр компани те менежмент нь муу гэж юм уу. Тэгээ нэг тиймэрхүү байдлаар нэр авч үзээд онцгүй байх юм бол мэдээ зарснаа. Эсрэгээр энэ менежмент нь сайн юм байна те. Цаашдаа юм хэд орлого нь ихсэх юм шиг байна те. Энэ нэг секторын индустрийн нугасаа цаашаа өсгөх юм байна юм бол энэ хэд бол удаан хугацаанд бол барьцсан дээр хаал гэж бодож байна. Тэгээ та нар энэ баян хувьцаануудаас ер нь ямар хувьцааг нь илүү онцолж байна? Одоо чинь би баян гэхэд чинь нөгөө Pfizer тэгээд нөгөө би тэрний нөгөө нэг хамтарч байгаа компани биш үү? Тэгээ Германы нөгөө BNTX гэдэг тэгээ Merck байна, Moderna тэгээд Johnson & Johnson гэдэг тэргүүлэх нөгөө титанууд авчтай. Эднэрийг та нар юу гэж харж байдаг вэ? Би одоо Pfizer-ыг их л удаа барьж байна. Одоо их л төвчээр саартхан тэгэл одоо ч барьсан хэвээрэл байна л да. Одоо хамгийн сүүлийн нэг компани мэдээгээ жоохон харсыг л байж тэр 5-аас 11 насны хүүхдийн нөгөө вакциныг FDA-гээр бараг батлуулах гэдэг юм шиг үлээ submit хийсэн юм ээ нөгөө emergency user ашиглах тал дээр тэр баяа том компаниудыг ер нь юу ч харж яаны түр хугацааны эдгээр ингэж явж байна уу эсвэл бид чинь нөгөө амар их юм зараад одоо market cap наатан бүр амар болсон тэр одоо юу Pfizer дээр тэр тэрийг ер нь юу ч харж байна вэ том баяа хувьцаануудыг том баяа хувьцаануудыг том баяа хувьцаанууд тарай амар хэцүү баяа ер нь healthcare тэгээд airlines энэ одоо хамгийн их хэцүү тариад чи жоохон тэр хувьцаанд бас хол яваад байдаг юм healthcare дээр яг одоо том компаниуд бол та хөвбөрөө мөнгө алдсан явж байгаа бол миний бодлоор бол дараас мартцсан дээр болов гэж бодож байна. Угаасаа том компаниуд тэр нөгөө нэг хий хоосон одоо биткойн гэдэг бол бас ингээд юу яаж болж байна фундаментал муутай те юунаас болоод өсөж байгаа хөөсрөө байгаа те хөөс юм юу ингээд маргаж болж байна. Нөгөө тийм том компаниуд ч бас өөрсдийн гэсэн те нөгөө инфраструктуртай бүтээгдэхүүнтэй ажилттай те тийм учраас яг бүр нөгөө нэг өөрийнхөө үнцнийг авсан гэж бол байхгүй те. Гэтэ хамгийн нөгөө түрүүний хэлсэн хамгийн гол нөгөө мөнгөийг хөтлөж идэг хөрөнгө оруулагч нь болохоор том институтийн хөрөнгө оруулагч тийм тэрний хараа бүр аюул судалгаатай тийм бүр өмнөөс нь л асуулт тийм одоо энэ вакцин тийм ингэж гарахаар байна гэсэн ингээс бүр ингэ судлаад өдөр шөнөгүй судлаад тийм ингэж approval энэ ч авахаар байна гэдэг юм уу тийм ингэ өмнөөс нь бүр ингэ бүх юм ингэ хийждэг хэлүүлсэн өмнөөс тэгэхээр яг миний бодлоор тэр тим мэдээллүүд энэ нь already priced in гэж яриад байдаг шүү дээ. Хэдийнэ нөгөө хугацааныхаа өмнө шингэсэн гэх. Нөгөө тийм бах магадлал гэж бодож байна. Ялангуяа тийм том компаниуд бол гэхдээ магадгүй одоо 2-3 жилдээ яахыг бас их мэдгүй шүү дээ. Өөр тэнд ингээд шинэ drug develop хийж магадгүй те. Эсвэл энэ COVID гэдэг юм чинь одоо нөгөө flu shot энэ шиг те жил болгоо ингээд те бас ингээд ийм вакцин төр тариулдаг ч юм уу те. Тиймэрхүү бас магадлал байгаа. Тэгэхээр бас мэдээж тэр компаниудын орлогууд өснөтэй. Тэгэхээр нэг тиймэрхүү талаас нь ерөөдөө цаашдаа яг яхаа байна те дараагийн 2-3 жил яхаа байна гэдгийг жоохон судалж үзээд яг одоо ингээд хэдэн дараагийн хэдэн сард яхаа байна ш. Тэгээд ерөөдөө тэгж хараад тэр талаараа ерөөдөө арай нэг гайгүй те ерөөдөө боломжтой цаашаа ерөөдөө өсгөх юм уу те тийм харагдчих бол барьсан л дээ гэж бодож байна. Дээрээс нь юм том компаниуд төр ерөөдөө одоо арай гайгүй сейф санагдаж шүү дээ. Ерөөдөө бүр тэгэл хувьцаанд бүр унаал те ингээд тийм амар одоо дампуурч юм уу те тийм хүм харагдаж одоо Amazon юм уу гэл бүгд адилхан.
За баярлалаа. Бана би нэг юм асуусан. Тэгээд хулан өнөөдрийн үед зөндөө мэдээлэл өгч баярлалаа. Чи нөгөө мэдээллийн ер нь ямар source-оос авдаг вэ? Тусгай нөгөө нэг төлбөртэй сайтуудыг сонирхоор авдаг уу? Тий, миний авч байгаа мэдээлэл ерөнхийдөө захирчлын би нэг банкныхаа мэдээллийг мэдээж хамгийн их уншдаг. Тэгээд тэнцэн болохоор нөгөө нэг янз бүрийн нөгөө нэг түүний миний хэлсэнчлэн 10 хэдэн жил 20 хэдэн жил нөгөө нэг те энэ салбартаа ажилласан бүр нөгөө чанагдсан тоогон чанагдсан тэгээ маш мэдлэгтэй тийм хүмүүс байдаг. Тэгээд тийм болохоор тэдний ингээ ямар ч гэсэн хамгийн түрүүнийг уншихыг хичээдэг. Тэгээд уншаад яг нөгөө жоохон юм хэцүүтэй бидний одоо нөгөө ингээ ярьж байгаас илүү нөгөө нэг бүр хэцүү ингээс баахан тоомоо оруулаад те ингээ хүний толгой ирүүлэх юм тиймэрхүү байдаг. Тэгээд ямар ч гэсэн тэрийг ингээ хамгийн түрүүнд уншдаг. Тэгээд дээрэс нь арай нэг жоохон амархан байдлаар те яг ингээ юм яг ингээд нэг ойлгоё те яг ингээд юунаас зүгээр ингээд одоо энэ шалтгааны тэгээ уутаа уутаа ч юм ингээд нэг зүгээр ингээд амхан байдлаар ойлгох юм бол би тэгшлэн бид нэг Bloomberg терминалтай байдаг байхгүй юу? Bloomberg гэдэг нэг хартсан баг те. Одоо янз бүрийн ингээд цааны бүх ингээд мэдээлэл тэр байж байдаг. Тэгээ тэр болохоор нэг цаанаас компаниас нь өгдөглөө тэр мэдээж нэг авахд амар үнэтэй. Тэгэхээр нэг аюу гоё ингээд бичсэн те аюу ойлгомжтой. Тэгээ цаг алдахгүй аюу мэдээлэл авдаг. Тэгээд яг энэ трейд хийж байгаа хүмүүс бол цаг амар чухал байдаг. Тэр нь гол мэдээлэлүүд бол тийм хоёроос авдаг. За тэгээд яг одоо хувь хүн гэх юм бол миний бодлоор Wall Street Journal би яг нэг University Center байхад нэг хүмүүсийн интервьюудтэй бэлтгэдэг ч юм уу тийм хүн аюу яадаг гэсэн. Миний бодлоор Wall Street Journal ерөнхийдөө өдөр болгон уншаад хөвчих хэрэгтэй гэж бодож байна. Ялангуяа нэг market гэсэн үг шүү дээ. Тэрийн хөдөө өнгөд уншаад ах юм бол за ерөнхийдөө нийтийн засаг хаана те ингээд ийм ойлголттой болчихно. Market хаана те хүний зах зээлийн хөдөө хаана яаж аваад ингээд аягүй ойлголттой болчихно. Би Wall Street Journal-ыг аягүй recommend хийдэг. Тэгээ Bloomberg ч гэсэн бас ингээд subscribe хийгээд бас уншиж болдог хаан зүрийн тийм мэдээлэл. Тэгээ дээрэс нь Morning View гэдэг үлээ те нэг тиймэрхүү ийм тохиомлуудтай тохиомлоор ингээд гаргадаг юм сайтууд байна. Team Morningstar шүү дээ. Тэгээд тэд нэр байдаг Seeking Alpha энтергэлтэй ийм сайтууд байдаг шүү дээ. Seeking тэргээд тэр мэрэг хүүхэн ингээд яг нэг дөнгөж хийж байгаа ингээд өөр ингээд trade хийж байгаа ч гэдэг тийм айгу зүгээр санагддаг. Өөр байдаг лээ те finance CNBC ямар хуваа CNBC сайтай тийм байдаг шүү дээ. CNBC нэг юу яачдаг хажуудаа ингээд тавьчихдаг дэлгэцэн дээрээ. Тэр хэд тэр аюу гойштай бас яг өдөржингөө үзэж хийж байгаа. Тэгээ нөгөө нэг янз бүрийн ингээд нөгөө нэг том ингээд хөрөнгө оруулагчид нэг ураад ингээд ямар бодлоо нэг асуудаг шүү дээ тийм. Ажиллах гэдэг. Тэгээ ингээд янз бүрийн ингээд компаниуд ингээд дискас хийдэг шүү дээ тийм. Тэр талаараа нэг бодлоор гоё аюу мэдээлэл сантай мэдээлэл аюу авах боломжтой юм. За жоохон ингээд next level хэрэг болчих юм бол би zerohedge.com гэдэг сайтад өгөхгүй. Тэр аюу гоё сонирхолтой юм бичдэг. Гоё сонирхолтой өнцгөөс бичдэг. Тийм байна. За өөр юу гэж Fox Business News гэдэг зэгтээ тэр бас нэгэн юм хэлдэг юм шиг үлээ те. Тийм бах. Ер нь тэр бизнес одоо channel-ууд бол ерөнхийдөө бүгдээрээ айгуу дажгүй штэ. Bloomberg энэ ч гэсэн TV интернет Bloomberg TV энэ гэл бүгд бас ерөнхийдөө дажгүй. Ямар Wall Street Journal, Financial Times, Investopedia гэдэг бас нэг ойлголтуудын тайлбарлсан. Одоо хувьцаа гэж юм бэ гэдэг ингээд англиар тайлбарлсан. Тэр энэ бас айгуу зүгээр байдаг. Market Watch тэгээ Yahoo News энэ дээр ороод бас нэг хувьцаа юм хүн гэдгийг харж болно. Эдгээр л хөдөө хамгийн гол нь маа да Seeking Alpha энэ надад харин retail trade-үүд айгуу зөвлөлтөн зүгээр тэ санагдаг. Morning View гэдэг бас morningview.com гэдэг finance дээр санхүүгийн талаар бас бичдэг. Тийм юм байгаа сайт байгаа. Тэрийг бас хүмүүс айгуу их яадаг. Тэгээд нэг Financial Times, Wall Street Journal энэгээр тэг гол мэдээ энэгийг бол тэндээс боломжтой. Тэгээс өөрийн үед нөгөө манай монголчууд айгуух сонирхдаг болсон юм нугаар бас байдаг шээ тий янз бүрийн нөгөө брокер дийлэн газрууд энэ төр бас миний хэрвээ англи хэл жоохон сайн ойлгохгүй гэх юм бол бас тэдний чинь өгч байгаа мэдээллийг бас
сонсох унших боломжтой байх гэж байна. Би масуксимаа. Улаан баярлаа. Янз бүрийн мэдээлэл өгөөд. Яг трейдер хийдэг ч юм уу, хийхэд энэ хүмүүсийн нөгөө хурд юм уу, ер нь шаарддаг уу? Хурдтай хүмүүс илүү сайн трейдер хийдэг үү? Эсвэл эсрэгээрээ байдаг болов уу? юм баярлаа. Яг тэр бол надад нэг бас хамаатай санагдахгүй ш. Би яг бас өөр бас нэг хуучин ингээл юм future center бас жоохон ингээл trade-ийн team нэг гişрэн дээр одоо багт байсан. Тэгээс тэр нь бол бүр ингээд амар хурдтай. Тэр нь яг хөтөлтөө нөгөө нэг одоо хайрлагч нартай зориулж хийж байхгүй яг өөрөө нөгөө нэг ингээд өөр тийм ашиг болохоор биш. Тэрэн дээр тэр бол яг амар ингээд хурд чаадаг. Зүгээр яг санхүүгийн салбарт хэд ажиллах гэх юм уу. Одоо заавал trade хийх биш. Тавын салбарт ажиллах нь амар хурдтай байх нь хэд шаардлагатай. Хурдтай гэхээс илүү яг нэг хурдан одоо тийм нэг жоохон stressful team environment-д ажиллах чадвар гэх юм уу да тийм хурдтай байхаас илүү тэр тийм чадварыг өгч чаддаг санхүүгийн санхүүд ажиллах. Тэр нэг хамгийн гол нь нэг орж иж байгаа мэдээллийг маш хурдтайгаар ингээд digest хийхтэй ойлгохтой ингээд ямар ерөнхийдөө үр дагавартай байж болох ч юм уу те тэр классны ерөнхийдөө хурдтай ойлгохыг хэлж байгаа. Яг хөө гэхдээ тэгэхгүй байлаач гэсэн мэдээж ингээд удаан хугацаанд те би одоо юу гэдэг энэ хугацааг аваад 1-2 жил ингээл таамж юм уу те 5 жилийн дараа ингээл гарч ирэн шиг юм уу те тиймэрхүү байдлаар яаж байгаа үед бол заавал хурд шаардлагатай биш. Угаасаа нэг удаан хугацаанд ингээ харангууд нэг тань өөрчлөлт гэсэн ингээл те Google Amazon ч өөрчлөлт харсан удаан хугацаанд маш ингээл их өссөн байдаг. Тэгээд тэнд чи одоо 2010 тавсан байна 11 он тавсан байна нэг хамаагүй шүү дээ. Тэгээд тэрнэр бол яг хурд гэхээсээ илүү ерөнхийдөө хүний хэмжээний хэрэг ойлгож юм те мэдээлэл чинь хийх үнтэй хэрэг өмсөн мэж юм уу те тэрнээс чинь мэдрэмж чинь хэрэг үнч юм уу те тэрнээс л юм та хамгийн өвчлөлтэй. Одоо яг зүгээр нэг санхүүгийн салбартыг ажиллах банкны ажиллах гэх юм бол яг тэгж хурдтай байх те аюу олон юм нэг зэрэг хийх юм уу те тэмхүүд хооллох гэдэг тэгэхээр одоо нэг detail oriented байх ч юм уу те тиймэрхүү мэдээж чадварууд яг ажиллаа хийхэд бол шаарддаг. Тэгтээ яг өөрөө зүгээр retail маягаар ч юм уу те ингээд trade хийх юм бол яг тэрээс нэг хамт болж байгаа юм. За баярлалаа. Дахиад нэг асуучих. Одоо ер нь ингээд санхүүгийн салбарт гарахдаа ямар нэгэн шийдвэрийг ер нь яаж бодож гаргадаг вэ? Заримдаа ингээд амар тийм indecisive байдаг ш. Ингээд тийм зүйл бол нэг чигээр тийм зүйл бол тэрийн зүйл бол хоёр сонголт байлаа. Хоёулаа нэг муу сайн талтай байдаг ш. Тэгээд ерөөхдөө чи яг ямар нэгэн strategy одоо яг хүмүүсийн менторыг сонсдог юм уу? Яаж юу шийдвэр гаргадаг вэ? Тэр талаар хувийнхаа үднээс зөвлөгөө өгч болно. Сая миний интернет жоохон хацаад яг ихэнх хэсэг юу яачлаа. Яг сайн сонссонгүй. Яг юу хийхэд яадаг гэсэн. Одоо нэг санхүүгийн салбарт ажиллахаар ямар нэгэн шийдвэр гаргахад нөгөө яг зөв шийдвэрийг олж яаж гаргадаг вэ гэж асууж байгаа. Ерөнхийдөө ямар нэгэн хоёр сонголт байлаа гэхэд нэг нь сайн муу, хоёулаа сайн муу, хоёр талтай байгаа шүү дээ. Тэнгүүд яг зөв шийдвэрийг чи гаргаж байгаагаа одоо хүмүүс нь болохоор тодорхой өөрөөгөө сонсдог, зарим нь болохоор ментор сонсдог, зарим нь болохоор research хийж яагаад сонголтоо сонгодог шүү дээ. Тэгээд яг энэ дээр яг чи хувийн үзэл бодол чинь яг ямар байдаг вэ? Бас ажлын хажуугаар яг юу өөрөө баримталтай. Ерөнхийдөө энэ хувьцаа ерөнхийдөө авч зарах уу эсвэл ер нь За хувьцаа авч зарахтай болохоор юу гэдэг юм яг нэг за би яг ажиллагаа ингээ уяад холбоод хэлэхэд бол одоо юу гэдэг нэг одоо клиент над дээр ирээд за би 800 мянган үнэтэй нэг компани 800 мянган ширхэг хувьцаа чам зарья гэдэг. Тэгэхээр би эхний 150 мянган хувьцааг нь би одоо яг $100 замаар тий. Яг дараагийн тэр 650 мянган болохоор тийжээд яг ингээд market price дээр тий. За маргааш гэдэг юм тий. Нэг тийм ордер болж ирсэн гэдэг. Тэгмээд би ингээд бодож байхгүй. Цаад ингээд хувьцаа ерөөдөө унах төлөвтэй ч юм уу тий. Би ерөөдөө өмнө бодсон.
Тэгмэд би ерөнхийдөө 100-аар авлаа гэхэд би буцаагаад магадгүй 95-аар зарах гэж юм уу те. Тэгээ ингээд юм $5 алдаг төлөөсэй гэж бодъё те. Би алдаг төлөөмөргүй л ааштай те мэдээж. Тэгээ ингээд бодож байгаа хгүй. За би энэ трейдинг хийгээд юу яач юм те. За би ингээд аваад ингээд алдаг төлөө чинь. Гэхдээ би үлдсэн тэр нэг 650 мянган хувьцааг нь арилжаад тэгээ тэрнээсээ нэг commission те аавн те би нэг fee аавн. Тэгэхээр тэрнээсээ би хас ингээд мөнгө хийчих болж байгаа юм те. Тэгмээ ч ерөнхийдөө тэрнээр ингээд яг трейдер хүний ингээд юм яг шийдвэр гаргах яаж авахгүй чийдээсээ алнаас нэг зөв мөнгө авахаар те тэр мэдээж хүмүүс бид асуух хайцагч байгаа те тэр нэг хацаа удаан хугацаанд авч явах ч гэдэм үү те тэгээд ийм үед болохоор би бол баг зэргийн те тэр одоо мөнгө алдах зүйлийг бол тэгээд за мөнгө авсан жаахгүйгээд хамгийн гол нь те цаашаа дахиад тэр магадгүй хүнтэйгээ те харилцагчтайгаа трейд хийх ч юм уу те тэрний илүү чухал тэр харилцааг авчих нь илүү чухал те тэр ингээд урт удаан хугацааны одоо нөгөө гейн төлөө баг зэрэг ингээд лоосон тэр авахыг бол бид окей гэдэг өөрөө шийдэн явчихдаг. Яг ингээд би ч гэхдээ нэг дөнгөж 19 он сургуулаа төгсөн. Тэгээд ажил ингээд нэг 2 жил одоо болох чинь. Тэгээд анх ингээд эхлээд одоо ч гэсэн тийм ингээд 2 жилийн дотор хүн ингээд бүр ингээд эксперт тийм маркет эксперт болсон гэж байдгүй хүний зах зээлийн эксперт ч юм уу тийм. Ер нь ямар ч салбарт орсон мөн эксперт байдгүй байх гэж бодож байна. Тийм учраас ихэнх үедээ бол маш их хүмүүсээс асуудаг. Хүмүүсээс заалгуудаг тийм аль болох тийм хүмүүсийн тийм бодлыг ингээд сонсоол тийм ямар үед ямар шийдвэр гаргаж байгаа тэрийг ажиглаад те яагаад ийм шийдвэр гаргаж байгаа юм бэ те тэрийг ингээ улам ингээл асуугаад авшруулаад те тэгээс болох ингээд туслаас суралцах юм гэдэг эхний 2 жилдээ бол зориулсан. Тэгээд аль болох одоо нэг юм юу гэдэг вэ ментортэй болдог ч юм уу те угаасаа нэг ажил доорн цаанаас ингээл менторд өгчдөг эсвэл зүгээр тэр өгөөгүй байсан ч гэсэн аль болох нэг нүрэмгий байгаа л те хүмүүсээс ингээл танилцаад нэтворкинг хийгээл тэр нь миний бодлоо санхүүгийн салбарт гэхгүй ямар ч салбарт ажиллаж байсан айгүй чухал юм шиг санагдав. Тэгээд тэрийг бас мэдээж нэлээд хийжсэн. Тэгээд сая 2 жил ажиллахдаа бас нэлээд олон хүмүүстэй уцаар ярьсан. Тэгээд зарим нэг тэр хавны уцаар яриад тэгээд дараа нь нэг олон ярьдгүй ч юм уу те эсвэл заримдаа болохоор арай ингээл удаан хугацааны тэр relationship үүсгээл те намаа бүр мэддэг болчдөг. Энд нэг юм охин байгаа штэ гээл те энэ хэд ингээ мэдлэгдээ явчихдаг юм уу. Тэгээд тэднээсээ ингээ сураал те та ер нь одоо миний үеийн байсан болоо юу хийсэн байж юм уу те аль салбар руу яах гэсэн байж юм уу та яг трейдинг хийхдээ яг юу гэж боддог ч юм уу те одоо хүний зах зээл юу гэж бодож байгаа надад дараагийн жилүүдэд яа гэж бодож байгаа юм те энэ тэднээсээ аль болох ингээ сонсох гэж боддог. Ерөнхийдөө тэгж явж байгаа. Тэгээд ялангуяа нэг шинээр хэлж байгаа хүмүүс те шинэ ажил эхэлж байгаа ч юм уу те хиттэй байсан ч гэсэн те ер нь тэгж явбал айгүй зүгээр санагддаг. Ажлаас гадуур юм бол ер нь аль болох шийдвэрүүд өөрөө гаргаад те мэдээж асуух юу бас ингээл гэрийнхнээс ч юм уу те зөвлөгөө авах тийм юм байна гэдэг. Ерөнхийдөө аль болох өөрөө бол individually би бол шийдвэрээ гаргаад те зөвчүүлсэн буруучлсан тэгэл явчих гэж боддог. Ерөнхийдөө нэлээд risk taking маягийн байдлаар ингээд ерөнхийдөө одоо амьдралын те шийдвэр шийдвэрүүд нь трейдинг approach хийх боддог юм уу. Тэгээ ялангуяа нөгөө sales and trading болохоор банк ер нь одоо traditional амир эрхтэй хүмүүс аягүй ажилладаг. Тэгээ дээрээс нь sales and trading дотроо болохоор бүр ингээд эрхтэй хүмүүс хамгийн их ажилладаг байхгүй юу. Тэгэнгүүт ингээд цаараа ингээд эмхтэй те ялангуяа ингээд Аз те тэгээ байх ерөнхийдөө жоох юм чаасан чи орчин үед яг ингээд банкуд өөрчлөлт бол эмхтэй хүмүүс илүү хаяа хийгээл ингээд гэдэг болсон. Гэтэл ер нь те ингээд нэг тийм culture нэг тоцсон culture гэдэг те арай ингээд арай өөр байгаад байдаг. Тийм юм ялангуяа environment байхад ялангуяа эмхтэй өөрөө аягүй тийм aggressive те өөрөө амар тийм independent те өөрийн гэсэн бодолтой бас те тийм бах ерөнхийдөө аягүй зүгээр санагдсан өөрийн гэсэн хандлагатай те тийм бах зүгээр санагдсан. Тэгтээ мэдээж хүмүүсээс ингээд суралцаад те at the same time тэгээ явал аягүй зүгээр ажил дээр бол ерөнхийдөө суралцаад тэгтээ мэдээж юм өөрөө бас те юм competitive те маш их юм өрсөлдөөн ихтэй ч юм уу те тийм их салбарт байгаа бас ойлгоод өөрөө бас аягүй юм proactive те би одоо юу хийх вэ те яаж өөрийгөө би сайжруулах вэ хинээс би юу сурах вэ гэдэг юм уу те яаж би ерөнхийдөө энэ салбарын ерөнхийдөө өргөснөх үү гэдэг юм уу те нэг тиймэрхүү mindsetтэй бас ингээд ажил амьдралаар бас ажлын үйлдэл юм аягүй зүгээр санагдсан. Яа тийм агрессив гэдэг дээр санал юм байна. Баярлалаа. Баярлалаа. Манайхнаас өөр асуулт байна уу? Саний сүүлд ярьсан зүйлсийг би зүгээр нэмж яг уртны сүндээ нөө бидний сэтгэл зүй талаас ажиллаж ярьсан чинь
Энэ бас аюул чухал байгаа юм шиг байна л та тий. Сэтгэл зүй гэдэг талаас ер нь давтмал ашигтай арилжааг одоо хийсэхэд одоо юуг анхаарах вэ гэдэг дээр сэтгэл зүй гол ороод байна. Энэ тал дээр бас нэмэлт бас зөвлөгөө маягийн хэрэгтэй санагдаад дайрч байгаа юм дөө одоо нэг за лаасандаа мөргүүлээд жихаалдаг түлээч 2 3 дахь удаатай яачлаад дөрөвдөө одоо шийдвэр гаргах гэхээр өөртөө ихэлгүй болчихно. Тэгээд энэ бүх зүйл дээр бас нэг аюу тийм хүчтэй мэдрэл сэтгэл зүй маш чухал юм шиг санагдаад байгаа юм да. Тэгээд сэтгэл зүй талаас нь бас өөрийнхөө бас туршиж үзчихсэн юм одоо тийм санал болгох тийм зүйлтэй тэгж анхаарах бол зүгээр юм аа өөрийнхөө бодлыг хуваалцаач. Би болохоор сэтгэл зүйн тал дээр би бас миний айгуу тийм давуу тал байдаг гэж бодож байна. Би сэтгэл зүйн тал дээр нэг тэгж амар санаа зовдгоо одоо олчихгүй дээ тийм. Муу яачгүй дээ гэсэн ингээл санаа зовоол бодоол амар ингээл бодоол байдгүй юм бид ингээд юм шууд ингээд take action мод байлаа ингээд явчихдаг байхгүй юу. Тэгээд тэр нь бас надаа ингээд бас трейдер хийгээд айгуух ингээд бас хөшөөрөхтэй зүгээр санагддаг. Тэгээ мэдээж ерөнхийдөө юу гэдэг вэ? Сайн трейдер хүн бол хүмүүс ингэ ядахгүй чи ингээд эрсдэл хүлээх хэрэг чадвартай байж гэдэг юм уу те ингээд асуунгууд ингээд анализ өндрөө би маш их чадвартай те би ингээд эрсдэл авах эрсдэлтэй тийм айгуу дуртай амттай те риск тейкинг ингээд өөрөө амар тэгж брэнд хийдэг. Яг ингээд трейд хийтэй одоо энэ эрсдэл оруулахын хүчингүүд ерөөсөө эрсдэл оруулах чаддаггүй аа маш бага хэмжээгээр ингээд хөдөлж чадаал те ингээд бүр ингээд паниктаас амар сонирхолтой. Би болохоор зэрэг айгуу шууд ингээд за алуул алсан гэдтэй олол алсан гэдэг ингээд шууд ингээд тэр чигээр яг дөнгөж сурч байгаа болохоор ч тийм үү те та би уусаа сурч байгаа шүү дээ уусаа мэдгүй шүү дээ те тэгэл дараа сурах шүү дээ гэдэг юм уу тиймэрхүү ингээд хандлаад ахнаас өнөдөө хандсан тийм болохоор өнөдөө сэтгэл зүйн хувьд бас айгуу ингээд бэлтгэлтэй дандаа өнөдөө байгаад байдаг. Гэхдээ мэдээж албаг төлөвлөгч юм уу те айгүй онцгүй шүү дээ те ингээл оруулсан мөнгө маань ингээл алуу бололтой ялангуяа ажилтай холбоотой бол бүр хэцүү би ч гэсэн ингээл биткойн ингээл авцсан ингээл байж хахад ингээл тэр унаал те ингээл харангуут амар онцгүй байгаа юм чинь те ингээл бас хэдэн ингээл төгрөг ингээл оруулсан тэр ингээл унаалахаа айгүй онцгүй те эсвэл ингээл шинэ миний ажил эхлээс янгууд ингээл шинэ багтаан уттай ингээл юу ч мэдгүй те ингээл тэднэр чинь бас ингээл тэгэл ч амар хэцүү шүү дээ би юу ч мэдгүй би одоо яана те буруу юм хийж хүдэж гэдэг юм уу те би лаг мэддэг хүмүүсийн хажуу те ингээл ганцаараа ингээл байгаад гэдэг ингээл юу ч мэдгүй гэл ингээл тиймэрхүү байдлаар бол мэдээж санаа зовх тийм сэтгэл зүйн юмнууд бол мэдээж байна л да тэр бол хүн болгоно ингээ баг хэмжээгээр зөндөө байгаа. Тэрнэр бол миний хувьд бол өгч зөвлөгөө бол зүгээр ингээ бити бод ерөөсөө мэдээж ингээ тэр компаниас бодлон те миний одоо юу бодлоо гэдэг тэр дээр мэдээж ингээ өөрийнхөө due diligence хийх. Гэхдээ ингээд одоо юу гэдэг би энэ мөнгөийг одоо алдчихвал яана гэл те ингээл бүр ингээ санаа зовоол те тэрэн дээр бүр ингээ стресстэй ч юм уу те эсвэл ингээл action хийсээ ингээд удаал те хамаг боломжуудаа алдаал тэггүй ерөнхийдөө аль болох хиймээр байгаа юм а хийгээл авмаар байгаа юм аваад тэгэл яаж явах хэрэгтэй санагдсан. Тэгээ хамгийн гол нь нөгөө нэг юу штэ арилжаа их нөгөө хийж байгаа хүмүүс юу яадаг штэ одоо алдсан шахуу гэсэн мөнгөөр оргоо зөндөө хүмүүс хэлдэг штэ те тэр л миний бодлоор ерөнхийдөө хамгийн зөв юу санагддаг зөвлөгөө санагддаг. Мэдээж их мөнгөөр орж байгаа юм бол сэтгэл зүй тайван байна гэсэн ойлголт ямар ч юм байхгүй. Надад ч гэсэн би одоо юу гэдэг байнга мөнгөөрөө би хамаг сонgon ороод ирэх юм бол миний сэтгэл зүй би зүгээр яах вэ байна гэж бол уусаа хизээч байхгүй. Тэгэхээр мэдээж те бага хэмжээний тэр мөнгөөр оруулаад тэгээ магадгүй ингээ аажмаар тэр юм хөдөө өсгээд те мэдээж юу байдаг байхгүй юу? Айгу парадоксикл тийм зөвлөлтүүд гэхдээ бага мөнгөөр орж байгаа бага мөнгөөр авах те би магадгүй одоо юу гэдэг хэдэн мянган доллар байгаа тэр нэг жоох өсөө те би одоо ингээд 5,000 долларын ашиг хийлээ ч гэсэн 5,000 доллар миний хувьд одоо нэг миний амьдралыг өөрчлөөл те байхаар тийм юм биш байхгүй яг удаан нэг хараад үзэнгүү те тэнгууд эсрэгээр их мөнгөөр ороод уулна ингээд амьдралаа өөрчилмөр өгдөг те одоо юу гэдэг ингээд хэдэн 100 мянган доллар оруулах те 300 мянган доллар оруулах те тэрийг осгоод одоо юу гэдэг 400 500 мянга цаашлаа 700 800 гэж сая мая доллар те тэгжээж ингээс нэг ингээд те амьдрал өөрчлөлтөд ам шиг хүн санагдаад яг тэгдэг байхгүй юу те тэр бас одоо нэг шунс юм бидний шунс ингээд эхэлж байгаа байхгүй би бас нэг тэгж нэг бодгоо за баа мөнгө оруулчих тэгээд яах нь харъя те тэгээд үнэхээр тийм гоё opportunity ч юм уу те гарч ирэх юм бол хөрөнгө оруулалттай өөрчлөлт ч юм уу те тийм opportunity гарч ирэх юм бол хизээч ороодгүй байх гэж бодож байна тэгээд ингээд нэг баг өсгөө явчаа гэж боддог гэхдээ ямар ч гэсэн ингээд авах юмаа бол авчдаг заах юм бол заачдаг тэрний нэгнээс удаан бодвол те яа хизээний яг тохиомжтой юм болоо яах вэ гэж санаа зовоод байдгүй те тэрний яг миний нэг тал тэгээ бусад хүмүүсийг чинь бид юм байгаас амар хүсдэг манай одоо ингээд
бас ингээд хамаатан мамаа юм уу те найз мэдүүч юм ингээ асуудаг байхгүй юу? Би одоо авчих уу яах вэ гэх ингээд баг 2-3 жил надаас ингээ асууж байгаа хүмүүс байдаг. Тэгээд 2-3 жил авахгүй юу гэж ингээ би сүлдээ баг ингээ загнаад ингээ ямар санагддаг байхгүй юу? Ерөөсөө маа гэвэл тэгээ хийгээл үз. Тэгэл хийгээл үзэж байгаа. Хийгээл үзсэн хүмүүс нэг хэлүүлсэн хүмүүс ингээ очроо болоод цаашгаа авчдаг байхгүй юу? Нэг алдуул яг алдсан лээ. Тэгэхээр ингээ алдаанаас суралцсан. Олоод тэгээ тэрнээсээ яагаад болсон бэ те шалтгааны яагаад. Тэгээ тэрнээсээ ингээ илүү ингээ баг явсан ингээ илүү зөрөгтэй болоод тэгээ сэтгэл зүйн ч гэсэн аяндаа ингээ тогтворж яваад те. Тэгээ ирдэмж санагдсан. Тэгээ миний бол хамгийн гол өгөх зүйл бол ерөөсөө хийгээл үз. Тэгээ тэрнээсээ хаашаа авах шийд. Зүг баярлалаа. Ер нь тийм л дээ ер нь ч сэтгэл зүйн төвчтэй байх хэрэгтэй. Мэдээж алтан гэдгээл мэдчихэж байгаа тохиолдолд бас хэдэн хувийг алдах вэ гэдэг дээр нэг тодорхойлоод орчиход болсон хэрэгтэй байна. Дээр нь одоо энэ институционал гэхэр чинь богино хугацаанд тоглолт хийгээд олоо гэж одоо option features тал дээр арилжаанууд институционууд ороод ирнэ. Тэгээ одоо тусгай програм гэж одоо нэг богино хугацаанд олохоор чинь тэгээд зураг ингээд дэлгэж лама гэдэг чат март гэж дээд юм уу одоо таанаас тусгай асset өгдөг. Одоо түрүүч яг quantum fundamental equity resource гэх нэг тийм програм юмнууд байдаг яриад ахшиг байсан шүү дээ. Тэстэй бүр ухаалаг юм дотроо хэрэгэлдэг тийм алерт өгдөг тусгай юм програм дотоод шүүжээ тийм юм бэ нөө яаж богино хугацаанд орж гараад яхад бас тэдрийг харж байна. Тийм тийм програмууд байгаа. Тэр нь болохоор нэг банкуудын юм гэсэн том давуу тал юм уу? Банкуд яг ерөнхийдөө одоо институционал тэ байгууллагуудын нэг том давуу тал болохоор программын бол аягүй сайн хангаад өгсөн байдаг. Тэгэхээр ерөнхийдөө би одоо тодорхой хэмжээний опшнуудад трейд хиймээр байна гэх юм бол тэр ингээд өөр ингээд одоо ингмээрэн тэгмээрэн ингээд ерөнхийдөө өгдлүүдээ өгөөд тэрнээс ингээд цаанаас нь машин ингээд одоо за одоо тэгэн хэмжээний одоо опшн авах юм гэдэг юм уу те. За эсвэл би одоо ингээд одоо нэг хувьцаа авсан. Гэхдээ би тэр хувьцаа би өсөмж гэж мэдгүй, буунч гэж мэдгүй те ингээд би ингээд акцаа байгаа шүү дээ те. Би гол ингээд маргааш зөв өндөртэй байвал зарчих гадаа тэр өснөө байна надаа хамаагүй байх юм бол би одоо хас ах юм бол би одоо чинь юу гэдэг тэр хувьцаатай айгүй адилхан хувьцааг short sell хийх юм уу те. Эсвэл одоо юу гэдэг энтэй холбоотой put гэдэг нэг опшны хөлийг авах юм уу те. Ямар нэгэн байдлаар нөгөө доллар нэтвэл буюу дэлта нэтвэл буюу хаашаа хөдөлж исэн ерөөдөө тэр ингээ юугаа барьцдаг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар ингээ опшн энтрийг бас хэрэгжилж болдог. Тэгээ тиймэрхүү байдлаар хэрэгжилж байгаа үед бол бүх юм нэг видео програмаасаа те ингээл софтвер энтрийг ашиглаж тэр системүүдээ ашиглаж тэдэн хэмжээний ингээ опшн видео бол нэлээд юм хөгжсөн. Бид орчин бас видео опшн зэрэг жоохон ингээд холбох гээд яаж байгаа. Бид цаашаа видео опшн авах гэж боддог байгаа юм да. Айгу хэцүү тэгээд эрсдэлтэй маш өндөрлөө болохоор видео алхах байх гэж бодоод байгаа. Тэгээд энэ бол тийм жирийн хувь хүний зэрэг хийж байгаас илүү институтууд бол тэр програм хангамжтай системийн дээр бол үнэхээр хангамжтай. Тэгээд дандаа видео институт чинь одоо нэг чамд тэр нэг трейд гэх юм хэдэ давуу тал болоод гэсэн үг шүү дээ. Жирийн ингээд хүнтэй. Энэ опшн трейдинг стайл системлээ шүү. Яг тэр станаар жоохон юу хэлж яхад нэрээ тоглоом гейминг хийж байгаа юм шиг санагдаад гэхдээ яг үнэхээр сайн мэддэг байнга ажиглаж идэг яг найдвартай эдэн ордог хүчээ чинь тэрэн дээр л үеийг ялчиргуус чинь гэдэг үйл дээр л ормор юм шиг санагдсан. Опшн зэрэг орж харсан ч яг суралцаад явж байна опшн. Одоо манай энэ группийн нэгтэйчүүд маань нэлээд олон хүмүүс датаset трейдерсээ суулсан баа. Тэнд одоо энэ опшн трейд талаар заадаг премиум өрөөнд ч гэсэн ингээл опшн ингээл трейд хийлээ. Хүмүүс бол нэр яг үнэхээр сонирхолтой хүмүүс бол ингээд цаг зав гаргаад суучаад явж байгаа хүмүүс л опшн богино хугацаанд бас өөр мөнгө өсөх. Гэтэ тэдний зүйлж байгаа хугацаанд инвестмент маягаар хийгээд ингээд явал зүгээр санагдаад богино хэмжээний бага хэмжээний мөнгөөр яах вэ? Харин опшн зоосоо бас харж байгаа. Тэгээд тийм шиг санагдчих тийм. Тийм яг нэг таны хэлж байгаа шиг хүн болгоноос амар шалтгаалтай. Хүн болгоны хөрөнгө мөнгө те эрсдлийн юм тэр үнэхээр өөр байд юм лээ. Хүн болгоноос ингээд шалтгаалаад тэр зориулсан
багц шиг те дагаад өөрөдөг опшн яг яг хамгийн ихтэй зүйл нь чи оруулсан мөнгө бүгдийг нь алдах боломжтой байхгүй. Би $3,000 опшн авчих юм бол тэр нь хэрвээ out of money expire гэх юм бол $3,000 маань тэгэл bye bye болчих. Тэгээ би хувьцаа авах юм бол те $3,000 авах юм бол унаад одоо юу гэдэг 2500 орж авах юм уу те. Нэг ингээд цаана нэг байгаад авахгүй цааш өсөх гэдэг боломжтой байгаа байхгүй. Опшнол автлаа bye bye тэгээс мөнгө чинь ерөнхийдөө хийж. Тэгээ яг би нэг түрүү хэлсэн шээ. Яг юм болохоос үзээд ахгүй нэг 1921 үзэж нэг үг байдаг шээ те. Хүмүүсийн ингээд нэг сонсоод те авсан чи явсан ч те ингээд сонсч ирснаас өөрөө нэг үзээд үзгүй. За яа гэдэг энэ опшн юу юм яа гэдэг те нэг судалгаа. Тэгээ наваад үз тэгээ өөрчлөлт тохиолгүй байх юм бол дахиад те тийм байж байгаа хэрэггүй. Future Center бас нэлээд эрсдэлтэй бараг өрөнд ороод дуусгах юм шигтэй бодлоо тэр эрсдэл энэ бодож байгаа те risk reward гэдэг өөрөө тооцоолоод яг нэг үзмээр юу хийж болно шүү дээ те тэгэл тэндээсээ өөрөө хийгээд үз тэгээд хамгийн гол нь цаашаа бол аяндаа тэгэл болох нь болоод болохгүй тэгэл өөрөө ингээл өөрийн гэсэн мэдрэмжтэй тийм тэг өөрөө develop явуулдаг аяндаа манай юм терапиата хүмүүс юм асууж үзсэн юм дээр зөвхөн Андра Монгол хатад орчин үед ухаан оролдож байна гэж бодогдоо. Баярлалаа. Нэр үнэхээр манай хулан маань та би одоо фундаментал талуу бас нэр боломж гарууд одоо манай энэ трейдер эмэгтэйчүүд групптэй бас нэг цаг яах өөрийнхөө цаг боломж гаргаад бас нэг хичээл маягийн юм ороод бас ингээд нэг дараа уулзаад боломжтой үеэр нэг дахиж урьж оруулмаар санагдлаа. Тэгэхээр мундаг мэдлэгтэй чадвартай эмэгтэй байна. Хулангаараа бахарх чинь бас бусад эмэгтэйчүүдээр ч гэсэн анх одоо энэ группийг нээхэд чисэн өмнөхэд энэ одоо яа гэм болоо би одоо өдөрт $100 аваад чадах болоогүй одоо яа ингэж асууж ирсэн чи опшн сураад надад зааж хөрвцсөн байл. Тэгэхээр манай эмэгтэйчүүд бол сайн сурч байгаа. Баярлалаа. Тэгээ өнөөдөр өөр манайхнаас асуух зүйл байна уу? Тэгээ асуултээсээ илүү хулангаар маш бахархтай хэлмээр байна. Тэгээд бас залуу хүн гэхэд маш их мэдлэгтэй. Тэгээд бас өөрийнхөө төдийгөө өөрийнхөө нэрийг бас яг энэ санхүүгийн салбарт гаргаад ирсэн шүү. Амжилт хүсье. Баярлалаа өнөөдөр. Баярлалаа. За маш их баярлалаа. Ямар ч байсан уурцаа оролцсон. Тэгээд дээрэс нь өөрсдийнхөө цаг зав гаргаад Америкт ороо тэгээд Монголд бас өглөө болж байгаа ингээд сонсч байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд мэдээж дараагийн удаа ингээд бэлдээд те ингээд сургалтын уулзаа авах мэдээж чөлөөтэй нээлттэй. Би яг тэгээ нэг юм анзаарсан болохоор яг хүмүүс надаас ингээд юм асуухаар ингээд болохоор дандаа нэг байгууллагууд институттай нэг харьцдаг учраас тэднэрт ингээд зориулсан ингээд зөвлөгөө өгдөг. Тэгээ хувь хүний трейд хийж байгаа зөвлөгөө тэ шал өөр байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр мэдээж магадгүй дараа нь би тэрний тухай жоохон судалгаа ч юм уу те арай ингээд нэг тэр тал руу ингээд те жоохон мэдлэгтэй болоод тэгээд тэр талаар нь бас ингээд заавал илүү сонирхолтой авах гэж бодож байна. Тэгээд тэр тал руу ч гэсэн илүү ингээд бас уншиж судлаа. Тэгээд өөрөө ч гэсэн бас давтаа үедээ бас сток руу ч юм уу те хувьцаа руу ч юм уу бас ингээд бас мөнгө хийя гэж бодоод тэгээд үнхээр заавал амжихгүй яваад байна. Тэгээд хамгийн сүүлийн хэлэх юм болохоор би бас танаараа маш их бахархаж байна. Ялангуяа би өөрөө салбарт нь ажиллаж байсан хүний хувьд бол энэ бол айгүй студийн салбар байгаад амар удаж байгаа. За тэгээд дээрээс нь тийм мэргэжлийн ингээд хүмүүсийн салбар айгүй удаж байгаа. Тэгээд сая энэ сүүлийн үед тийм битэл инвесторууд айгүй их орж ирсэн тийм ковид энтертэй холбоотой мин стокууд нэгээс гарч ирсэн. Тэр би бүр айгүй цаашаатай зүйлийг үзэж байгаа. Яагаад зөвхөн тийм хитэн нэг ингээд тийм топт нэг хэдэн хүмүүс ингээд тийм баялагын хувааж идэл тийм бид нар болохоор ингээд юу ч хүртдэггүй ингээд байх хэрэгтэй гэж. Тийм учраас энэ амар том зах зээл маш их боломжтой зах зээл тийм хүн болохоор л тийм хэд ингээд үзээд тийм ингээд experience гэдэг чинь өөрөө амар чухал байхгүй. Тэгээд миний түүний хэлсэн шиг нөгөө хоошоо суугаад байгаах юм бол хоошоо суугаад байгаад тийм мэлээ би яг банкт ороод ингээд өөрөө мэдэрсэн хинч чиний өмнөөс те тэр стокыг судлахгүй тэр стокыг чиний өмнөөс buy те sell гэсэн ордер оруулахгүй хинч чиний өмнөөс call option trade гэдэг сурахгүй тийм учраас тэр үйлдэл хийх хүн л ч өөрөө хоошоо суугаад хамаа хоошоо суугаад энэ чиний өмнөөс ихгүй тийм учраас тийм aggressive те байгаад те ингээд өөрөө сурыг яа мэдээ гэсэн тийм хүсэлтэй байгаад тэгээ одоо ингээд
эмэгтэйчүүд маань энтэй ингээл сток зүрийн хувьцаанд судлаад трейд хийгээд тэндээсээ мөнгө олоод опшн трейд ингээд судалж байгаа гэдэг чинь амар цаашаастай төлөх бай. Тэгээд та нараа бас маш их багах чинь. Тэгээд улам сайн сураад те бас ингээд хоорондоо холбоотой байгаад ингээд би биендээ бас тааж өгөөд ингээд цаашаа явах хаа гэж бодчих. Тийм баярлалаа. Ер нь энэ группт эмэгтэй хүмүүс одоо бүх юмны их үүсрэгч бид нар ээжүүд за нэг мундаг мэргэжлийн трейдер болчих юмаа гэхэд чинь бид нар ядаж нэг жоохон СМ-гийнхаа мөнгөөр нэг хөрөнгө оруулалт хийгээд нэг авчлаа гэдэгтэй яриад ингээд байж хүүхд нүртэл тэр орчинд өөртөө бидний өрөвчлсэндээ бас нэг арай бүр илүү мэргэжлийн төвшин шишэрч болно. Тэгэхээр заавал хүнийх мэргэжлийн одоо арилжаач нь болох гээд тэгээд зүтгэж байгаатай шинэ хөрөнгөний зах зээлийг ойлгоод бас хөрөнгө оруулагч болоход одоо нөхцөл суурийг бас бидний нэмэгтэйчүүдийн групп бас цаашаа нөхөртөө өрөвчлөөч гэсэн нөлөөлөл бас их байгаа хаа гэж бас хэд нэг харах бас тийм байна. Тэгж бодож байгаа. Шүүхэтэ бас баярлалаа. Энэ олон эмэгтэйчүүдийг ингээд бүгдээ ингээд олон эмэгтэйчүүдээ суглуулад нэг групп үүсгээд ийм нийгмийн идэвхтэй ийм байгаадас шүүхэтэ бас баярлж байна. Тэгэхээр одоо бид нар бол санхүүгийн зах зээлд ингээд гიშиж орох тий. Анх одоо би ингээд анх орж яхад бол одоо маш дэлгүүрээр явдаг, худалдаж явдаг юм байсан. Одоо ингээд хөрөнгөний зах зээлд ороод хуцаа худалдаж явдаг, option trade хийдэг болсноос хойш мөнгөтэй харьцах хандлага бол их л өөрчлөгдөх юм байна гэдэг хувь хүнийхээ хувьд бол гэж бодсон. Тэгэхээр чухал бас баярлалаа. Эмэгтэйчүүдээ мэдээлэлтэй хүмүүсийг ингээд дуглаад урьж оролцуулж ингэж байгаа бол одоо үнэхээр баярлал башгүй байна. Баярлалаа бас маш их сайхан хөлөгээ уулзлаа. Бүгдээрээ нь баярлалаа. Улаандаа баярлалаа. Өнөөдрийн уулзалтыг тэгдүүлээ. Яа, ихтэй баярлалаа. Хулагч баярлалаа. Бүгдээрээ сайхан байгаарай. Сурснаа харамгүй хуваалцж байгаад бас баярлалаа. Бас зарим хүмүүс юмаа нуугаад байдаг. Тэгээд энд ингээд өөрийнхөө мэдсэн сурсныг